За бүгдээрэнд нь өдрийн мэнд. За өнөөдөр бол дөрвөлээ одоо ээжүүдийн төлөөлөл, залуу ээжүүдийн төлөөлөл, жоохон хөшөө аав нарын төлөөлөл. За тэгээд дээрэс нь яг энэ одоо бичил шимт хичээлийн талаарх, түүний ач холбогдлын талаар бичил шимт хичээл гэж юу хэлээд байгаа гэдэг талаар хэдүүлээ ингээд хөөрөлдөх нэ. За мэргэжлийн хоёр хүнээ ураад аваад ирсэн. За тэгэхээр эхний асуултыг үлзээ асуугаад эхлэе те. Өдрийн минь төргий. Ерөнхийдөө нэг одоо би жишээлбэл 2 хүүхэдтэй байхгүй юу? Манай бага хүүхэд одоо 3 настай. Тэгээ яг ингээд сая сүүлийнхаа жирэмслэлтээр гэхэд ингээд эмчнэрийн зүгээс ингээд нэмэлт одоо амин дэм заавал уух ёстой гэдэг жаа. Тэгээ амин дэмийг ер нь хоол хүнсээр авчиж болтгоо мүү гэсэн асуулт ингээд хамгийн түрүүнд ингээд яа тэгэхээр би жоохон том тех гэдэг хүүхдийг ингээд ер нь дандаа 3.500 3.600-аас дээшээгээ тэгээ витамин уухаар томорно гэж боддог байхгүй. Тэгэхээр нөгөө ер нь амин дэм гэдэг маань өөрөө ер нь яг юу вэ? Тэ нэмэлтээр амин дэм ууна гэдэг нь ер нь яг ямар ач холбогдолтой би залуу ээжийнхээ асуултанд хариулъя. Энэ ерөнхийдөө бол манай монголчуудын дунд түгээмэл байдаг ташаа ойлголттой байдаг л да. Амин дэм ч юм уу энэ витамин энтер гээл нэг уухаар ингээд таргалдаг гэд. Гэтэл бол яг бодит байдал дээр хүн юунаас таргалдаг гэхээр одоо нөгөө илчлэг өгж байгаа хоол хүнд эцснээс болоод таргалт гэдэг маань юу гэхээр илүүдл их илчлэгтэй хоол хүнснээс болоод таргалдаг гэсэн үг. Одоо бодитоор харж байгаа бидний одоо нөгөө маах, гуурил, таалах тэгэл одоо цэцгийн тус энэ төр гэл янз бүр юм байдаг. Тэ эднэр маань бол илчлэг өгдөг гэд байж идэг. Яг одоо өөрөө чи асуусан нөгөө амин дэм эрдэсүүд гэдэг маань эднэр маань өөрөө бол маш бага жинтэй. Эднэрийн үндсэн үүрэг нь юу вэ гэхээр одоо бие махбод болж байгаа бүхий л ингээд биологийн одоо процессуудыг ингээд бүгдийг зохицуулж идэг юм байхгүй. Түүнээс биш эднэрээс бол илчлэг авахгүй. Эднэр маань үндсэн үүрэг нь болохоор биеийн доторх бүхий л одоо юмнуудыг бол бүгдийг зохицуулах үүрэгтэй гэж. Тэгэхээр эднэрээс болж таргалахгүй идж байгаа хоолноос чинь болж бусад юмнаас нь таргална л гэсэн үг. Нөгөөтэйгүр бас нэг юм юу гэхээр мэдээж энэ нөгөө амин дэм ирдсэн чи хоолн дотор ч юм байна. Тэгэхээр эднэрийг хаанаас авал таргалахгүй байх вэ гэхээр нөгөө илчлэг багтаа тэгсэн мөртлөө амин дэм ирдсээр баялаг тийм хүнсүүдийг хэрэглэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө бидний одоо хүн болгоны бүгдийн сайн мэддэг нөгөө саамар тэгээ төрөл бүрийн жимснүүд, төрөл бүрийн ногоо гэдэг бол ерөөсөө л хүний өдөр тутмын амин дэм эрчүүд авахд хамгийн одоо боломжтой гэсэн мөртлөө таргалахгүй тийм идэж хэрглэж болох юм хүнснүүд гэж. Бүжаагш юу нэг юм асуу. Хоол хүнсээр авах гал гэхэлэр чинь амар олон төрлийн юм л одоо хоол хүнсний материал авахыг гарнаа да. Тэгэхээр зөвхөн шууд ингээд витамин аваад уучлаад юу чадчих юм бэ? Ер нь бол одоо энэ хүнийг одоо бурхан ч юм уу байгаль ч юм уу анх бүтэхдээ энэ хүний бие чинь энэ биеийн дотор ч одоо сая ярьсан тэр бүхэл шимт хичээл маш олон шимт хичээл юм байж зүйдэ шүү дээ. Уургамж байна, өвдсөн ч байна. Тэгээд амин дэмэнч байна, эрдсэн ч байна. Энэ чинь бидний бие бүтээж байгаа. За тэгээд амин дэм эрдэс бол одоо бүтээгч одоо энэ дотор орхосоо илүүтэйгээр сая одоо нөгөө энэ солилцоо гэдэг юмыг одоо тэр чинь үндсэндээ маш олон химийн ургамлууд явж байгаа. Тэднийг ингэж заримд нь тусалж ин зарим нь одоо яг ингэж тэр чинь бүр ингэж бид нэг мөчөд тайлбарлах боломжгүй баг насаараа судлаач одоо зарим юунуудын механизмуудыг нээж олоочгүй яагаад ингэж байгаа гэдгийг мэдчихгүй одоо шинжлэх ухааны нууцуд ингэ орж штэ тий. Тэр нь анх бүтээгдэхүүн хүний хоолоор л одоо яваачээл гэж байгаа юм л да. Тийм учраас энэ нөгөө хүнсэн дотор чинь бүгд байж ах хэвээр. Тийм амар их юм худалдаж аваад тах чинь юу ах вэ тий. Ер нь бол бид нар ч одоо ингээл манай нэмүүдээс эрүүл мэндийн яамнаас чинь бидний гаргасан ш 5 бүлэг хүнс байна. Тэгээ энэ үртэрээний төрөл байд юм байна. Үртэрээний төрлөө хальцтай үртэрээний төрлүүдийг илүү хийж ичээ, эслэг агуулгацсан. За дээр нь махныхаа төрлийг зохицуулаад идчихээ, жимс ногоогоо идчихээч тий. За ногоо жимс хоёр бол үндснээ нэг бүлгийн. Тэгтээ нөгөө дотор нь агуулгаж байгаа шимтгийлийн бодис чи харилцан адилгүй ингээ агуулгаддаг учраас одоо алинд нь юу нэх вэ гэдгийг ингээд хэрэглээчээгээд тэгээ энэ ойлголтыг одоо юунаас
одоо бага наснаас нь олгочих юмсан. Тэгэх юм бол одоо хүмүүс зүг дадал туршилтаа бол өдөр болгон 5 бүлэг хүмүүсийг хэрэглээд байгаа юм аа. Тэгээ сайн нөгөө сүү цагаан эдэг хэлсэнгүү. Сүү цагаан эдэг нь хэрэглэж. Тэг хэрвээ энэ 5 бүлэг бодисыг одоо аль болох үйлдвэрийн боловсролт бага орсон хэлбэрээр хэрэглээд байвал бид нар тэр бичил шимтгий жилийн бодисуудын дутагдлалт нэг хүртэхгүй явах боломжтой юм л да. Ууг нь бол зөв хоолой байвал гэтэл харамсалтай нь одоо асуудал юун дээр оршид энэ үхээрээ нөгөө идэж байгаа одоо сонголтууд байна. 5 бүлэг хүнсээ идэхгүй байна. Ногоо идлээ гэхэд чинь нэг 4-5 хүний хоолн дотор нэг ганц хэрэг ийм луу хийчээд тэрийг ногоо идсэн гэж ойлгоод авч шийтэй тий. Нэг ганцхан ийм бүндгэр сонгийн ингүүтээ тал сонгийн ингүүтээ ингээд ногоотой хоол идсэн гэж ойлго. Тэр чинь бол нөгөө ногоотой хоол ногоо жимс ногоо идж байгаа ойлголт биш байхгүй юу? Тэгээд одоо жишээ нь тэгээд төмсөр чинь бол одоо бид нар чинь өөртөөрийн төрөл рүү оруулж явж байгаа шүү дээ. Зөвхөн гурил мөрөлдөө харьцуулахад бүтцийн хувьд бол өөр. Гэхдээ ногоотойгоо харьцуулахад бас цартуулт амгаалсан ийм хүнс учраас одоо нөгөө их хідэд харин төмсрүү. Тэгэхээр бид нар одоо жишээ нэг одоо ингээд манай сургууль дээр өгөөд идэг түгээмэл зүйлийг хэлээ л да. Одоо жишээ нь мантан бууз ээж аваад мантан дотор чинь нэг бол цагаан бодож ихэж хаяад нэг бол төмсч ихэ ичиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө цаана нөгөө шимтгий жилийн бодис чинь гол төлөв цардуул давмаас илчлэг аяг өндөртэй болоод ингэ явчихлаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг тэгэхээр зэрэг тэр мантан бууз гэдэгтээ бол буруу байгаа даа биш. Зөвхөн мантан буузыг яаж хийгээд ийнү гэдэг. Тэрний хооронд одоо оронд нь байцаа ч юм уу, долуун ч юм уу, юу ч гэдгийг нэг тийм өөр ногоонууд хийгээд итжүүл тэр гэдэл заавлынхаараа төмс игээд тийм заавлынхаараа цагаан бодоо игээд идэв. Тэгэхээр шин танаа нөгөө нүүрс ус дамгаас ийм л болоод байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс ингэж буруу идээд байгаа учраас тэр тусмаа одоо энэ жирэмсэн ээжүүдийн хувьд те ялхнаар бага настай хүүхдүүд ээжүүдийн хувьд нөгөө өөрсдөө нь ойлголт нь буруу учраас нөгөө тэнцвэртэй хоол гэдэг юмыг бүрдүүлж чадахгүй байгаад байгаа учраас нөгөө шимтгийлийн бодисууд чинь дутаад нөгөө дутх юмнууд чинь дутаа. Тэгээ одоо шинэ бичил шимтгийлийн бодисууд гэхэр чинь уул нь бол хэмжээ нь маш бага хэмжээтэй агуулгадж байгаа хэрнээ бидний өдөр тутмынхаа хоол хүнсэнд оруулж чадахгүй байгаа учраас нөгөө дутал үүсчихэд байгаа зүйлийг чинь бид нар бичил бодисууд гэж ингэж үзэж байгаа ш. Тэгэхээр юуны дутал өнөөдөр их одоо кальцийн дутал их байгаа даа. Тэгээ йодын дутал байгаад энэ өөрчөд юу лээ? Энд байгаа шүү дээ. Ерөнхийдөө төмрийн дутал байгаад байна. Яг одоо жирийн одоо бид нар шиг ийм хүмүүс бол аль болох нөгөө пүржүү доктор хэлдгээр ингээд олон төрлийн хоолыг идээд амьд мэрцийнхаа хэрэгцээг бол хангах боломж бол байна. Зүгээр бид нар яг нөгөө жирэмсэн эмэгтэйчүүд гэж ярих юм бол эдгээр бол арай өөр болоод ирдэг байна. Жирэмсэн үед ер нь яг ямар одоо эрдэс бодисыг илүү энгийн үеийнхаас энгийн хүнтэй харьцуулахад илүү авах хэрэгтэй гэдэг юм бэ? Ерөнхийдөө одоо жишээлх юм бол ингээд төрх насны жирэмсэн болоогүй эмэгтэй нэг 18 мг төмөр авах хэрэгтэй гэж тэгвэл жирэмсэн эмэгтэй чи 30-ыг авах болчихж байгаа байхгүй. Тэгвэл өдөртөө 30 мг гээд. Тэгэхээр чи ингээд нөгөө жирэмсэн байх үеэсээ төмөр, йод, за тэгээ B9 гээд нөгөө фоли хүчил гээд эдгээр чи ингээд бүр ерөөсөө жирэмслээгүй үеийнхаасаа бүр ингээд 50% нэмэгддэг. Ер нь бол ингээд эмэгтэй хүн жирэмслэхээр бүхий л нөгөө энэ жижиг бичил бодисууд буюу амин дэмүүд, эрсүүд дотроо төмөр йод хоёр бол хэрэгцээ нь маш их нэмэгддэг. Амин дэм дотроосоо болохоор B9 гэдэг амин дэм бол маш их нэмэгддэг. Энэ нь болохоор нөгөө энгийн хүмүүсийн ирдгээр фоли хүчил гээд тэ. Эднэр нь яадаг вэ гэхээр яг нөгөө жирэмсэн эхийн ураг буюу гидсэнд нь бойжж байгаа нөгөө ургийг чинь тархины энд хөгжүүлэх, нуруу нухсыг хөгжүүлэх, бусад эд эрхтнийг хөгжүүлэхэд ингээд хэрэгцээ нэгтэй байдаг учраас үйж байдаг. Тэгэхээр одоо эмэгтэй хүн бол жирэмсэн эмэгтэй бол яг нөгөө түрүүний шиг нөгөө олон нэр төрлийн хоолунд хэрэглэхээс гадна энэ бүх өндөр болсон хэрэгцээг зөвхөн хоолоор хангах боломжгүй байдаг учраас ямар ч жирэмсэн эмэгтэй жирэмсний хяналтанд очихоор чинь эмч бол фоли хүчил төмөр фоли хүчлийн бэлтгэл сүүлийн үед болохоор нөгөө олон хайрал бичил дижилийн бэлтгэл гэдэг маань ямар ч тохиолдолд хоолоороо тэр өндөр хэрэгцээг ганцхан тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол хангах боломжгүй байдаг. За тэгээд тийм учраас заавалчгүй эмэгтэй хүн бол жирэмслэхээр бол бэлтгэл хэрэглэх шаардлагатай болдог. Тэрнээс гадна жирэмсэнгээс гадна өөр одоо өндөр настай тийм ээ хүмүүсийн хувьд бол ДМД-ийн хэрэгцээ нь бол
бүр одоо жирийн одоо бидний эд насны хүмүүсийнхийг бодох юм бол өндөрсөд ирдэг. Яагаад вэ гэвэл ясны сэргэжилт гэх жишээтэй. Тэгэл ер нь хүний амьдралын одоо үе мөчлөгөөсөө шалтгаалаад ингээд хэрэгцээ маань ихсэж багасаад ирдэг байхгүй. Тэгэхээр энийг бол хоол идэхээс гадна бэлтгэл хэрэглэх шаардлагатай бол түрүүний өөрөө чи асуултанд тарих. Одоо ер нь жирэмсэн хүмүүс яг юу дутагдаад байна ингээ харахад та нарын бодож байгаа. Ямар хуу юмнууд нь илүү дутагдаж байна гэх юм уу? Түрүүн бол нөгөө Пүрвжүү доктор хэлсэн шүү дээ. Яг одоо манай Монголд нөгөө хамгийн сүүлийн судалгаагаар болохоор чинь төмрийн дутал жирэмсэн эмэгтэйчүүдийн 40% нь төмрийн дуталтай байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө жирийн хоол идээд нөгөө нэмэгдсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй болохоор төмрийн дутал бол 40% байна гэдэг чинь одоо бараг л одоо 2 эмэгтэй тутмын бараг 1 нь гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ энэ төмөр дутаараа яад юм бэ гэхээр юу яаж нөхөр нөгөө цус багталт үүсдэг. Цус багталт маань жирэмсэн ихтэй өөрт нь болон хевлийдэх урагт нь бас сөргөөр нөлөөлдөг. Тэрнээс гадна одоо нөгөө бага насны хүүхдүүдийн хувьд бол төмрийн дутал болон цус багталт нь бас нэлээд төгөөмөл байдаг. Бас нэг 5 хүүхэд тутмын нэг нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юунаас улбатай вэ гэхээр нөгөө ихийн хевлийд байхдаа дутал нь эхэлсэн. Тэгээ төрж гарсны дараа нэмэгдэл хоолнд ороод яагаагүй гिचээтэй нэг асуудал нь юм. Манай ер нь нөгөө нэг асуудал нь болохоор манай монголчуудын хувьд бол Монгол орн ч нөгөө йодын дуталтай бүс нутагт байдаг. Далай тэнгисээс хол. Тэгэхээр йодын дутал бол маш түгээмэл бараг 2 эмэгтэй тутмын нэг нь йодын дуталтай байна гэсэн үг. Энийг юугээр хэмждэг гэхээр нөгөө идэж одоо хоногийн хоол хүнсээр авсан нөгөө йод нь эргээд нөгөө биеэсээ ялгардаг. Тэрийг нь хэмжээд тэгээ ер нь энэ эмэгтэй ер нь тухайн хоногтоо йодо хоол хүнсээр авч чадчихгүй гэдэг юмыг нь шалгадаг. Тэгэхээр ер нь бараг йодын дутал байна. Тэгээд D-амин тухай бол ер нь бүгдээрээ сонссон баг тийм монголчуудын хувьд бол хүйтэн өвөлтөө тэгээд D-ийн бэлтгэлийг тэр болгон авч чадахгүй, тууштай хэрглэж чадахгүй, хүйтэн сэрүүн байдаг, зун нь 2хан сар үргэлжилдэг. Энэ бүх юм чинь бүгдээрээ ингээд D-ийн дутлын монголчуудын хувьд бол ганцхан жирэмсэн ч гэхгүй бүгдээрээ D-ийн асуудалтай. D-ийн амин юм. Ер нь бол нэг 90 орчим хувь нь гэж гарсан байдаг баг шүү. 90 орчим хувь нь D-ийн хувьд ямар нэгэн асуудалтай дуталтай байна гэж гарсан. Энэ хүмүүс бүжигшээс энэ хүмүүс одоо ингээд одоо маш их D-ийн дуталтай ч юм уу эсвэл үүдийн төмрийн дуталтай ингээд яваад байна. Гэтэл хүмүүс өөрсдөө энийг мэдэхгүй байгаад байна. Зөвхөн би үл жишээ бид нар мэдэхгүй байгаа болохоор энийг хэрэглэхгүй байна гэж үзгүй. Таны хувьд юу гэж бодож байна? Одоо бол гадар бол нийгмийн сүлжээгээр зөндөө олон хаалны зөвлөгч нар л байж байгаа ш. Тэр хүмүүс ингээд зөвлөөд болчдоггүй юм уу? Ер нь яагаад болохгүй? Ер нь яагаад дутагдаад яваад байгаа юм? Гэхдээ энийг би бол бодохдоо энэ нэгдүгээр нь хооллох дадал зуршлагддаг чинь бүр бага наснаас үсэж байгаа. Юу идэх, насаараа ер нь юунд дуртай байхаа яах юм гэдэг юм чи. Тэгэхээр энэ гадны улс орнууд чи яад ингээ хүүхдийг бүр багаас нь ингээд одоо бараг цэцэрлэгт байгаас нь өсвөлэл тийм идэх ёстой гэдгийг чи өдөр болгоо энийг идэх ёстой шүү гэдэг ингээ ойлгуулаад дунд сургуульд нь бага ангид нүрсөө туж нүдэл ингээ тэгээд тэр хүн чинь том болсныхаа дараа ерөөсөө ингээ нөгөө насанд хүрснийхаа дараа би энийг идэхгүй бол ийм юм тутан шүү ингээ шүү гэдэг нэг тийм ерөнхий нэг тийм тухайн улс орн тохирсон нэг юмтай болчиход гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдүгürt маад ерөөсөө сүүлийн одоо хэдэн жил ч гэдэг юм би одоо яг хэдэн жилийн хэлж мэдэхгүй байна. Тэгээд бидний одоо хүүхэд байх үед бол харьцан өнөөдөр шиг юм аюул байгаагүй. Илдүү хангаа юм идэж уудаг илүү дутуу. Одоо ч юм бол илчилгээний нягт өндөртэй хүнснүүд бол асар их өндөр болсон. Тэгээ үйлдвэрийн боловсруулалттай хүнс их болсон. Тэгэхээр тэр үйлдвэрийн боловсруулалттай хүнсэн дээр чи ямар нэгэн байдлаар шимт ижилүүд бол нөгөө байгалийн хаймаас ингээд нөгөө алдагдсан ч гэдэг юм уу иймэрхүү байгаад байгаа тий. Тэгэхээр ингээд ерөөсөө хүмүүсийн амьдралын хөвшил өөрчлөгдсөн талбайд энэ асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр бид нар чинь жирэмсэн үед чинь бид нэр хэрвээ зөв ингээд тоолж чадах юм бол уул нь бол боломжтой юм шиг харагдаж байгаа боловч өнөөдөр нийтээр ерөөс ингээд буруу болчиход байгаа учраас одоо энэ бичил шимт хичээлийн бэлтгэл энтер гэдэг чинь бол энийг л одоо бууруулж тэр эхчүүдийн эрүүл мэндийг боожин бий болж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийг ирээдүйг нь хамаас ийм одоо хялбаршуулсан арга гэх юм уу одоо тэр хоол игт чинь ингээд бас мэдлэг шаардж байна. Тэр хоолыг чи илүү олон төрлийн хүнс аваад ямар хоол хийх юм их үү. Дээр нь цаг зав хэрэгтэй байна. Өнөөдөр энийг ажилтаа байгаа ээжүүд, энийг ажилтаа байгаа аавууд
өдөр болгон тэгэл тэр хоолыг чи хийгээд ингээд уул нь бол хийх ёстой л да. Гэхдээ одоо манай чинь нэг одоо яачаач байгаа нэг юм юу байгаа учраас хүмүүс чинь нэгдүгээр хоолж бэлдэж идэж чадахгүй байгаа даа шүү дээ. Тийм биз дээ. Нэг ойр жуурхан ингээд нөгөө юу тэгэхээр ийм зүйлүүд ингээд байгаа даа. Гэхдээ энэ дэлхийгээр л нэг юм байгаа. Тийм учраас энэ олон улсын байгууллагууд чинь ингээд бичил тэжээлийн тэгээ илүү хялбаршуулсан. Тэр нэг жижигэн дөрвөлж юм дотор чинь нөгөө одоо ингээд шахаад хийчихсэн тэрэн дотор чинь ингээд чинь гэтэл тэрвэр дамжуулаад нөгөө шим тэжээлийн бодисууд авч чадж байгаа юм хялбаршуулсан арга. Тэгээ нөгөө юуны дөрөнд жирэмсэн ээж рүү яагаад ч яадвал одоо бид нар ингээд дэлхийгээрээ нэг одоо эн чинь бараг л худалчинд 2000 оноос эхлээд ярьлаа шүү дээ. Энд чинь ийм кодчилсан үгээр яриад байгаа байхгүй юу? Одоо чинь тэдүү хүүхд, тийм хүүхд, 2 настай хүүхд гихгүйгээр одоо өрдөөсөө амьдралын эхний 1000 хоног, амьдралын эхний 2000 хоног, амьдралын эхний 7000 хоног мөн гэдэг ингээд нэг кодчилсан юмар ярьдаг. Энд чинь бас л нөгөө нүбэс гаргасан, нүби одоо энэ эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зүйл байгаа. WHO дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Тэгэхээр эн чинь өөрөөсөө хамгийн эхлээл амьдралын эхний 1000 хоног. Тэгээ манайхаа энийг одоо ярьдаг бол бас нэг 10 жилийн нүрийг л үзчихэл байна л да 1000 хоног. 1000 хоног гэдэг чинь эхийн эвлэлд тэр бүх хоногнууд бүгдээрээ эхийн эвлэлийг бий болгох цагаас өксүүлээд 2 нас хүртэлх, 5 нас хүртэлх, 18-аас 20 нас хүртэлх ийм хугацаанууд яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд бид нэр хүүхдүүдээ энэ эрүүл сарвал боожуулаад авчих юм бол ирээдүйд нөгөө нэг өвчлийг бууруулна, хорт авдрыг бууруулна, энэ бүх зүйлүүд шийдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр жирэмсэн ээжид энэ нөгөө бичил шимтгийлийн юу гэж одоо ингээл бараг л ингээл үнгүү ингээл өгж байгаа үсттэй идэж юу гэд тий ингээд билүү өгж байгаа шүү дээ тий. Тэгэхээр би зүгээр бас амьдралдаар анзаарсан юм тэрийг өгөөд ахад идэж уухгүй хэрэглэхгүй. Яг тэр чинь бас нэг цаг нартай идэж ууш шүү дээ. Нэг дор бөөг навлж чад идэж уугаад асуудал байна. Энд чинь хэрэглэн дээр очихороо бас энэ чинь гажууд л үс та. Хэдийгээр энийг ингээд өгөө болчих гээд байна гэж бодтол чинь нөгөө хүн уусна уу? Яг идэж уух гэсэн зүйлүүдээр идэж уусна уу? Эсвэл нөгөө хамаагүй хоол унтдаг ингээд холиод идэж ууцсан уу? Гэтэл нөгөө эрдэс бодисууд чинь за амин дэмж бас харсан. Эрдэс бодисууд чинь нөгөө хоороо цаашаа ингээд одоо бид нар идэж уулаа. Тэгээ нарийн газнаар ингээд шимэглээ. Ингууд нөгөө нэгнийгээ одоо ингээд нөгөө юу гэх юм дэмждэг байна, блоклдог байна, ийм зүйлүүд байгаад байна. Тэгэхээр хизээ тэгэл одоо чинь бид нар төмрийн дутлыг чинь ерөөсө ганц арилхан ганц төмөр уугаад нэмэргүй байна гэдэг одоо энэ зүйлүүд чинь дотор нь витамин З хийж өгч байгаа шүү дээ. Яг тэгвэл төмөр гэдэг зүйл өөрөө цаашаа шингэн шимэгдээд явхдаа зайлшгүй витамин З-ийн оролцоотой яг витамин З шимэгдэлт угаасаа жирэмсэн болоод ирэхээр хүний шимэгдэлт нэмэгдэж байгаа. Бид нар ч одоо нэг 12-аас 18% л одоо насан турш хүмүүс ингээд ирчүүд насанд ингээд нас айх тусам ингээд буураад байгаа. Гэтэл жирэмсэн болоод ирэхээр төмрийн шимэгдэлж 40-60% ингээд нэмэгдчихэж шээ. Угаасаа байглаасаа өөрөө нэмэгдэж байгаа. Тэгэхээр энийг нөгөө идэж уухгүй тэрийг дэмжих хүчин зүйлүүдийг хэрэглэхгүй байгаадах юм л гэж. Тэгэхээр энэ бичил тэжээлийн юмнууд дотор чинь дандаа эднэрийг ингээд нөгөө нэгээ дэмждэг. Яг тэр хэрэгцээтэй тунгуудаар нь ингээд хийцэн. Тэгэхээр хүнийг илүү л одоо хялбар хэрэглэлээр үү илүү л одоо тийм аюулгүй байдлаар гэтэл тэрийг бөөгнүүлж байгаа нэг идчихвэл яг бай гэдэг асуудал байна. Асуудал чинь тиймэрхүү юм. Би харсан байхгүй амьдрал дээр идэхгүй явж яснаа ингээд нэг идчихдэг. Гэтэл эн чинь цаанаа одоо нөгөө хөхөд очно гэсэн үг бараг нэг өдөр. Тэгэхээр тэр нөхөж ууна гэдэг юм байхгүй юу одоо бодроо хэмжээ нэг хэлж хэлнэ тий. Тэр нөгөө одоо ингээд нөгөө эрүүл мэндийн яам тэгээд аймгийн эрүүл мэндийн газруу дүүрэг сумын эрүүл мэндийн төвөдтэй хамтраад ер нь бол жирэмсэн ээж нартай энэ олон найрал бичил тэжээлийн бэлтгэл гэдэг юмыг түгэж ийн л та. Гэхдээ энэ маань бол өөрөө үнгүй юм биш, үнэтэй. А энийг бол Монгол Улсын засгийн газар одоо яг ард иргэдтэй яг зорилттой хэрэгцээтэй хүндээ одоо ингээд аваад өгч байгаа. Энэ маань бол тодорхой өртөгтэй юм байгаа. Тэгээ яг түрүүн одоо Пүрвжүү докторын хэлсэн шиг энэ бүтээгдэхүүн дотор нэг 5 төрлийн эрдэс байгаа юм. Тэр 5 төрлийн эрдэсийн дотроо нөгөө бидний хамгийн их яриад байгаа төмөр нь байгаа, йод нь байгаа, цайр байгаа, зис байгаа гэдэг ингээд шийтэй. Тэгэнгүүтээ энэ эрдэсүүдийг төмөр жишээлбэл төмөр цайр хоёр бол ерөнхийдөө хоёулын нэг бүлгийн элементүүд шимэгдэлтэн дээр бас онцгой нөхцөл шаарддаг. Хоёулаа бие биенийхээ шимэгдлийг дэмжиж яадаг. Тэгээ энийг шимэгдлийг юу дэмждэг вэ гэхээр юу нөгөө витамин С-ийг дэмжиж яадаг. Тэгэхээр энэ бэлтгэлийг бол яах вэ гэхээр юу яана л та. Сүтэ цайгаараа даруулж битээ уугарай гэж манай эмчнэр зөвлөж байгаа. Яагад вэ гэвэл сүтэ цайнд маань бол энэ төмрийн шимэгдэлтийг, энэ цайрын шимэгдэлтийг ингээд сааруулдаг. Нэгдүгээрт нь кальцин байна.
кальц гэдэг юм сүүн дотор нь байдаг. Хоёрдугаарт нь цайн дотор байдаг танин гэж байгаа. Дээр нь полифенол гэж байгаа. Эдгээр маань болохоор энэ эрчүүдийн энэ төмөр ялангуяа цайрын хоёрын шимтгэлтийг ингээс харуулцдаг. Энийг юугаар даруулж ууж болох вэ гэхээр заавалжгүй жимсний 100% шүүсэх юм байхгүй. Усаар даруулаад уунаа л гэсэн үг. За тэгээ усаар даруулаад уун. Дээр нь энэ найрлага нь энэ дотор чинь энэ бэлгэмэл дотор 10 төрлийн амин байгаа байхгүй юу. Тэгээ тэр 10 төрлийн амин дотроо бол дийлэнхүүд нь болохоор Б-ийн төрлийн амин юмуд байгаа. Б-ийн төрлийн амин дотроо бол би түрүү ярьсан фоли хүчил байгаад фоли хүчил маань болохоор ургийн тархи нугасны хөгжлийг дэмждэг. Хэрвээ фоли хүчил дутах юм бол жирэмсний ихний саруудад одоо нуруу нугасны гажигтай хөвгт төрдөг. Ийм биш үү тий. Ийм байж байгаа. Нөгөө төгөр нөгөө витамин С чинь бол яг жирэмсэн эмэгтэйгийн яг өнөөдөр хоногт одоо хоол хүнсээр авах шаардлагатай тэр хэмжээгээр нь бэж идэг. Нэгдүгээрт нь нөгөө эхийн хэрэгцээг нь хангамна, хоёрдугаарт нь нөгөө төмрийнхөө, нөгөө цайрынхаа, тэднэрийнхээ нөгөө шимтгэлтийг хангаж өгч идэг гэсэн. Тэгээд B1 байгаа, B2 байгаа, B6 байгаа, B9 буюу фолио хүчил нь байгаа, B12 нь байгаа. А нөгөөтэйгөр нөгөө А байгаа, А амин юм байгаа. Тийм байна. Ганц мэдэх нөгөө өндөр болгоно хараас ажиллуулна. Дархлаа дэмждэг. Хараа хүүхдийн хараа. Дээд чинь бас дархлаа байгаа лөө. Дээ бас дархлаа. А Д-ийн тун бол жоохон багтуу байдаг. Гэхдээ бас Д байгаа, Е байгаа. Тэгэхээр ингээд 10 төрлийн амин юм маань ийм бичдэг. Юугаар даруулж явах нь бас их чухал байна тий. Тийм. Зүгээр одоо хизээ бас. Усаар уух нь байна. Энийг бол хоолны дараа гэхдээ одоо махан хоолны дараа гэхдээ нөгөө манай монголчууд чинь нэг ийм банштай сүйтэй цай гэж нэг хоол байдаг штэ. Тэр маань болохоор өөрөө сүйтэй учраас банштай сүйтэй цайны дараа биш одоо монголчуудын эдгээр нөгөө гурилтай шүл, бууз, хуушуур, банш гэл одоо банштай шүл гэдэг тэр сүү ороогүй тийм хоолны дараа. Сүүгээр битгээд даруулаарай гэсэн чинь манай нэг найз инээдтэй санаанд ороод нөхөр өглөө гэрээсээ гарахдаа Д витамин уух гэж авч гарсан байгаа. 11 цаг үед уугсан гэсэн баха. Тэс нөгөөдгөө марцсан. Тэгээ орой би тэд пив угаасаажсэн чинь. Тэгээ дараалах юм болохгүй. Хоолой дээр санаа очиж тэгэлцлэг. Араас нь пивээр уугаад. Тийм юм бол байж болохгүй нээшээ. Манай ээжүүдэд ч арайч пивээр даруул хүлээх байхгүй. Гэтэ сүйтэй цай хярам юу гэдгийг те. Магадгүй сүүгээр ч юм байна. Тийм нөгөө Хөөдөөсөө гадлаа. Тэр нөгөө амин дэм эрцүүд чинь ингээд нөгөө хизээ идэх үгээл хизээ уух үгээл асуулаа шүү дээ сая бид нар. Тэгэхээр эдгээр маань би хамгийн анх ярихдаа хэлсэн. Эдгээр маань мөний бие доторх бүхий л юмыг ингээд зохицуулах үүрэгтэй байдаг. Тэгээ тэр зохицуулга нь хизээ хэрэгтэй вэ гэхээр хүний хамгийн идэвхтэй ажиллаж явах үе гэхээр өглөөнөөс эхлээд өдөр тэгээд л одоо орой 5 цагаас өмнө л энэ яг идэвхтэй ажиллаж байгаа үедээ л тэр нөгөө жимсэж идээд л амьд мэрсийн бэлмэл уудаг бол энэ хугацаанд л уугаад түн шүн унтах чахтаа уул бас юу яахгүй тий. Энийг их ашигтай биш л гэж хэлнэ юм да. Ашигтай биш. Би ашигтай биш. Нөгөө толгойч ажиллахад хүртэл витаминууд энэ эрчүүд хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эднэрт чинь бол хэрэглэхээ яг идэвхтэй ажиллаж байгаа үдээс өмнө өдөр ингээд энд ер нь амин жим. Тэгээ ялангуяа энэ хоол зүгчнэр бол жимсийг хизээ идэх вэ гэхээр л шүн биш. Орой унтахтаа яг нөгөө Монгол уламжлалтаараа карга уугаад тэгэнгүүтээ жимсийг бол өдөр үдээс өмнө идвэл илүү нөгөө амин жимтэй эрдэстэй байдаг учраас бит чи илүү хэрэгтэй. Энэ орой жимс ер нь идээд тийм ашиггүй л юм байна. Үгүй яг юу яана л да хэрэг болох нь болно. Болж игэл нөгөө идэвхтэй ажиллахын тулд өөрийнхөө эрүүл мэндэд тусдаа гэхийн тулд бол өдөр нь идвэл зүгээр л гэж ярьж. Ер нь бол хоолыг одоо монголчуудын энэ хилүүдэл чинь үүсээд байгаа энэ минь асуудал бол ерөнхийдөө хоолой хит их оройтуулж идэв байгаатай бас их холбоотой. Энэ дээр яг ингээд яг нотлохоо гаргаад ирсэн зүйл байхгүй боловч яг хүмүүс тэр ингээд судалгаа хийгээд ингээд одоо хүмүүсийн жин буруулах интервенц центр хийгээд үсгэд бол энэ бол хамгийн үр дүнтэй. Гэтэл нөгөө ажил амьдралын дэглэмээ одоо бид нар чинь зохицуулчихдаггүй хаад нь шүү дээ тий. Өглөө ингээд гараал өглөөний цайг уу гараал марч одоо судалгаагаар бол нэмэрлэнд үндсэн төвч одоо байнгын судалгаа чинь тэгээд өглөөний цай бол уулт бол ерөөсөө нэг өсрэл нэг за 147 8 тий ерөөсөө 50 үрчиг гээл ингээд
баг магадгүй ингээд зарим үед бол энэс ч илүү. Тэгэхээр өглөөний цаа уухгүй байна гэдэг чи одоо яг нөгөө идэвхтэй ажиллах үедээ нөгөө шимт ижилхэн бодисуудын чинь дутал үүсэн. Тэгээ ядрал үүсэн, ноёны бүтээмж гурдаг ч гэдэм ингээд асуудлууд үүсэн тий. Тэгээ өдрийн хоолыг бас идэвхтэй идэхгүйдэл байгаад тийм шүү дээ. Ер нь бол тэгэл ерөөсө гол манайхны юм идэж байгаа цаг чи орой нэг ажиллаа таарж очивол гэртээ очивол хамаг юм идэж үзэх. Гэтэл нөгөө тийм тэгээд нөгөө илчлэг чи ингээд тэр процесс солилцооч явагдаараа явж байгаа энерги ялгараалтаараа ялгарч байгаа. За тэнгууд унтаад өчөж байгаа үстэй унтчихж байгаа. Тэгэхээр унтаад явж байгаа нөгөө энергийн зарцуулалт чинь ч байна нөгөө хуримтлал чинь яаж үүсдэг юм бэлээ. Ингээд биенжигийн илүүдл бас энэ одоо хоолыг буруу цагт идэж уусантай холбоотой бас асуудал байна. Тэгэхээр хоол гэдэг бол өөрөө ер нь энэ одоо эрүүл мэндийн төлөө хүн чинь яг гэж хоол иддэг гэхээр тэр хоолноос бид нар шимтгэжлийн бодисуудыг авах гэж идэж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийн ашиглалт бүх зүйл чинь энэ идэж байгаа зүйлтэй холбоотой байна. Юу гэдэж гинөө гэдгээс те бас яаж боловсруулж идэж гинөө гэдэг энэ олон зүйлүүдээс чинь ингээд холбоотой авч. Тэгэхээр тэр тусмаа жирэмсний үед одоо хөхүүлийн үед ч юм уу энэ зүйлийг идэвхлэх гэдэг байгаа чинь бас л нөгөө хөнгөвчлөх, илүү одоо үр ашигын дээшлүүлэх, илүү амархан байдлаар одоо ингээд 2 3 төрлийн хүнсийг нийлүүлээд ингээ хоол игээд идэх ёстой байсансан бол магадгүй энийг уучвал тэг шаардлагагүй болоо. Тэгэхээр эн чинь илүү нөгөө хөнгөвчлж өгч байгаа юм зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр энийг зөв цаг хугацаанд нь зөв идэж явах асуудал. Зөв сүйтэй холбоотой ингээд ярингуудаа сүүлийн үед бас нэг сүүч өөрөө бас маш шимтжилтэй ус байхгүй. Маш шимтжилээр ариун юм хүнс гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хүнсийг одоо ингээд магадгүй бид нар энэ яриагаа ингээд яахгүй бол хүмүүс сүү ууч ер нь бас ингээд юм хүнтэй хамт яхад хэцүү байд юм байна гэдэг бас буруугаар ойлгочих гээд байгаа байхгүй. Гэтэл сүүг бол монголчуудын сүүний хэрэглээ бол үнэхээр бага. Бага одоо энэ судалгаарч тодорхой одоо. Тэгээд энэ сүүний хэрэглээ багтай холбоотойгоор өнөөдөр одоо бага насны хүүхдүүдийн сургуулийн хүүхдүүдийн ясны нягтыг үзэгдэл ерөөсөө ясны нягч уулан тэдрийн нягт ч ерөөсөө ингээд бүр сайн байж ах хэвээр үстэй. Гэтэл тиймгүй гарч ирэл аа. Тэгэхээр энэ сүүний хэрэглээтэй шууд холбоотой. Тэгэхээр энэ сүүг бол сүүлийн үед бас маш их хордог юм аяг гарч ирж байгаа. Одоо хүмүүсээс ингээд сүү ухаа болцсон яасан гэхээр эмч битээ өө тэр хүн битээ өө гэсэн гэл ингээд яриад байгаа хгүй. Гэтэл эн чинь сүүг чи яагаад тэгвэл дэлхийд даяар хүүхдүүдтэй уулгаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж штэ тий. Сүүг яагаад уулгаад байгаа юм. Сүүч өрөөс хэрэгтэй. Тэгэхээр одоо шинэ бид нар маш олон одоо юунууд ингээл эрдэм шилжигний ажлуудтай ч ерөөс сүү гэдэг зүйл дээр тусмаа сүүг витамин D-гээр баяжуулаад уулгаад байгаа. Витамин D-гээр баяжуулсан сүүгч одоо дэлхийн ихэнх улс орн хүүхдүүдтэй өдөр болгон 1-2 сервэн буюу ийм хэмжээтэйг уулгадаг байхгүй. Тэгэл ерөөсөө тэд нар ингэж уулгаснараа одоо хүүхдэд ясны асуудал үүсэхгүй байж гэн витамин D-гийн дутлаас ч гэсэн сэргийлж чадж гэн гэдэг. Тэгээ витамин D-гийн дутал ер нь яагаад ингэж хөөсөд ам бэ гэдэг дээр ер нь энэ амьдралын хвшил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэ үүсэж байгаа. Хотчлт гэдэг зүйл чинь бид нар наранд одоо нөгөө бие мээл гаргаад одоо хөдөөний өгч ингээл зунжингаа одоо шалан нүсэнгүүддэг байсан. Тэгээ ийм ч юм байна. Одоо манай хөдөөнийхэнд ч бас ялгааг болчиход. Яаж юм гэхээр зунжингаа бакалаас салахгүй хаана хөл нүсэнгүүж байгаа. Тэ хувцснараа өрөөс ингээл тэр чигтээ ингээ битүү гэтэл энэ арьс чи өөрөө нартай шууд харьцчихэж энэ арьсанд орчин тэр витамин D чи уул хүний биед үүсдэг элемент л тэ. А гэтэл түрүүний тэр төмөр би бол өнөөдөр өстой нэр витамин D-ийг хэлжэлтэй. Төмөр одоо эрс цуцууч юм бол бидний биед үүсэхгүй шүү дээ. Тийм учраас эн чинь дутал. Гэтэл витамин D бидний биед үүсдэг. Тэгээ энэ бол нүүсэлтийн дэмжээд өгвөл энэний дутал үүсэхгүй байх боломж байгаад байгаа байхгүй. Харамсалтай нь хотчлолтой холбоотой, хүмүүсийн мэдлэгтэй холбоотой, амьдралын хвшлийн өөрчлөлттэй холбоотой одоо нийтлэгээр юм витамин D-ийн өөрчлөлт бол угаа дутагдлын асуудал бол яригадаад тах шүү. Тэгээд дутаад байгаа юм чи яах юм бэ? Ингээл одоо бичил болгож л өхөөсөөр аргагүй. Тэгэхээр юуны төрөнд нөгөө гидсэнд боожж байгаа нөхрийг чинь бид нэр эрүүл нөхөр гаргаж авах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тийм учраас энэ бичил тэжээлийн дутлалын чинь санал бол бэлтгэлүүдийн чинь санал болоо да. Тэгээ хамгийн гол нь манай ээжүүд их зөв цагтаа зөв хэрэглэх хэрэгтэй. Зөв зүйлүүдийг тий. Тэгэхгүй бол 1000 уугаад нэмэр байхгүй шүү дээ. Тий. Нийлүүлж чад нэг уужж магадгүй нөхдүүд тий. Эсвэл бүр тас оргицсан мартцсан явж иж магадгүй. Гэтэл энэ нөгөө тогтмол байх. Бодисын солилцоо гэдэг юм чинь өөрөө энэ дотор ингээл нэгэн хэмнэлээр ингээд байнга явж байгаа зүйлийг нэг дор хитэх хэмжээтэй оруулах одоо огт идэхгүй байх. Тэгэхээр эн чинь нөгөө бодисын солилцооны тэр хэвээ явж байгаа хэмлийг бид нар алдагдуулах. Ингэснээрээ нөгөө бодисын солилцооны ашиглалт цаашаага одоо тээвэрлэлт, гадагшлуулалт, одоо бүх хадгалалт гэдэг ингээд олон зүйлүүд чинь ингээд сөрөг нөлөө гараад ирэх байхгүй юу. Тэгэхээр витамин D хэдийгээр сайн бол гэж байгаа боловч бас энэ А аминд, тосон тусдаг аминд үуч өөрсдөө бас токсик
нөгөө биед хуримтлагддаг учраас хортой нөлөө үзүүлэх боломжтой. Тийм учраас хэдий сайнс ингээд одоо манайхан нэг сайн гингүүтэл тэрийг зүгээр хэмжээ хязгааргүй л идэж уу тийм биш. Харин энэ нөхдүүд чинь энэ бичил шимтгий жилийн одоо энэ амин дэм эрсцүү чинь нэг дор их хэмжээтэйгээр удаан хугацаагаар хэрглэж барих юм бол эсрэгээрээ сөрөг нөлөө авчирдаг баггүй. Тэгэхээр энэ биенүүдийг ингээд маш найштай цааштай бодож байна. Тэгээ ер нь бол хамгийн одоо аюулгүй хэрэглэж уул нь хоол юм байна. Гэтэл жирэмсэн үед нөгөө рекомендац нөгөө өдөрт хэрэглэх ёстой хэмжээнүүд нэгээд эрс өсчдөг. Тэгээд тэрийг дагаад нөгөө хоолоо нэмэгдүүлж чадахгүй тохиолдлууд бас байна шүү дээ. Тийм учраас энэ хамгийн оноо шүү дээ. Тэгээд энэ бичил тэжээлийн дутлууд одоо энэ өгөөд байгаа энэ дээр зураг нь байгаа энэ бичил тэжээлийн бэлтгэлүүдийг бол нөгөө дэлхийд дээр зөндөө олон оронд өгөөд зүүн Азийн орнуудын нэтрээд өгөөд сайн байна гэдэг нь айлар сулгаар тодорхой болоод үр дүнтэй байна гэдэг нь тодорхой болсон байхгүй. Тийм учраас манай төрөөс одоо худалдаж аваад таны карманаас мөнгө нь гарахгүй байгаа ч гэсэн төр энийг худалдаж аваад ингээд жирэмсэн хийж өгч байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө манайха ч үнэгүй юм өөрийнх нь кармаас гараагүй учраас үнэгүйгээд уухгүй хайж जैन туршилт болчлоо ингээд гэдэг ч юм уу амар буруу ойлголт ихтэй байна. Тэгэхээр энийг яг тэр ид уу гэсэн хэмжээгээр нь хэрэглэх юм бол үнэхээр үр дүнгээ бол өгнөө. Тэр бол тодорхой. Эн чинь одоо энэ дээр шин том тайлангууд гарцсан тий болрын чинь ингээд том тайлангууд гарсан тэрийг уншихад яг одоо энэ бэлмэл чи ингээд бид нар бол нөгөө тим орцтой гэд тэрэн тим гэд ерөнхийд нь яриад авалгаас энийг бол ерөнхийдөө бол энэ нэг олон айл бичил тэжээлийн бэлмэл гэдэг ерөнхий нэрээр манай улс бол ингээд нэрлээд ингээд явж байна л та. Энэ юм чинь одоо хэлж байгаа юм биш. Айл одоо 2008-9 онд эхлээд явсан. Тэгээд яг одоогийн байдлаар одоо саяхан одоо нөгөө түгээлтийнхаа энийг эрүүл мэндийн яамны сайдаар ингээд нээгээд хийлээ. Энэ бэлтгэлийн маань найрлага нь ямар онцлогтой вэ гэхээр нэгдүгээрт нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хоёрдугаарт нь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн одоо эрүүл мэнд болон хоол судлаач буюу тий нутришны одоо мэрэгчлэтнүүд, шинжээч мэрэгчлэтнүүд нийлээд энэ жирэмсэн эмэгтэй зориулсан энэ бэлтгэл маань ийм найрлагатай байна, төмөр нь ийм тунтай байна, дээ нь ийм байна гэдэг имийг ингээд нэг ерөнхий одоо нэг тийм бүтэц найрлагыг нь нийлээд тогтоогоод судалгааны үндсэн дээр тэгээд энийг бол баталсан ийм бэлтгэл байгаа. Тэгэхээр энэ маань болохоор өмнө одоо манай Монгол улсад энэ эрүүл мэндийн салбараар түгэж ирснээс зарим юмнууд нь бага зэргийн ялгаатай. Энэ юугаар ялгаатай вэ гэхээр тэр олон улсын тэр шинжээч эрдэмтдийн зөвлөсөн тунгаар нь байгаад байдаг. Гэхдээ бол нөгөө орцон ижилхэн мөртлөө найрлага нь өөр байж байдаг. Тэгээд энэний бэлтгэлийг одоо судалгаан дээрс үндэслээд өмнө нь бол жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн нөгөө төмөр фоли хүчлийн бэлтгэл өгдөг байсан бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сая 2020 онд гарсан шинэ удирдамжаар болохоор энэ бэлтгэлийг ингээд өгөө жирэмсэн эмэгтэйчүүд ялангуяа одоо манай Монгол улс шиг нөгөө төмөрийн дуталтай хүнсний хэрэглэн цөөн нэр төрлийн хүнс хэрэгэлдэг ийм одоо нөгөө улирлын чанартай хооллдог хүнсний хангамжийн нөгөө цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг зонхилж хэрэгэлдэг ийм улсуудын хувьд бол энэ бол нөгөө жирэмсэн ихийн хэрэгцээг хангахад бол хамгийн тохиромжтой маа гэд тэгээд 20 онд бол удирдамж гаргаад 23 онд болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ бэлтгэлийг юу гэсэн бэхээр одоо хамгийн нэн тэргуунд хэрэгжилж явах хэрэгтэй буюу нөгөө зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт бүртгэл гэж юм байдаг. Одоо манай Монгол улс ч гэсэндээ эмийн бүртгэл гэж байгаа. Энийг болохоор эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлаг гэж байдаг. Тэн дээр бүртгэдэг одоо баталгаажуулдаг, албажуулдаг юм байж байгаа. Тэгвэл энэ маань бол энэ бэлтгэл маань болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тийм албан ёсны бүртгэлд орсон. Энийг бол нийт шаардлагатай им одоо амин дэм эрсцийн нэмэлт бэлтгэлийн жагсаалтад оруулсан байдаг. Энэ маань болохоор хизээ орсон бэхээр 23 онд орсон байж байгаа. 23 оноос өмнө бол маш олон төрлийн нөгөө харьцуулсан судалгаа хийгээд үр дүнтэй гэдгийг нь бол баталсан тохиолдолд бол ингээд ийм жагсаалтанд оруулсан юм бэлтгэл байна. За зочдоо би бас энэ нэг хоосон ширээ хоосон тавгийг тайлбарлаж хэрэгтэй байна. Ямар мессеж өгөх гэсэн тийм хоол идэх гэж суудсан. Энэ хоолны зааж ирэх юм бол гэж одоо ер нь бол илэрхийлэх гэсэн санаа маань бол тавг хоосон байна. Өөрөөр хэлбэл
манай жирэмсэн эмэгтэйчүүд бичил шимт хичээлийн дутагдaltaй ингээ яваад байгаа нь бол хэдий ходоодон цатгалан байгаа боловч цаанаа бол ингээ далд үлсгэл одоо далд үлсгэлэн гэж нэрлэх юм юу гин те ер нь л үлсэж байна. Нөгөө өөрөө ингээд идээд байгаа боловч нөгөө тээж байгаа сая бүж агшаа хэлдэг эрүүл нөхөр төрүүлмээр байна штэ гэдэг шиг тэр нөхөр маань ингээд жишээ нь төрхтөө эрүүл байх тэрэнд шаардлагатай зүйл сая тэр нуруу нугас гэж ярьж байна те энэ дотор байгаа энд нэг 5 аминдам 10 аминдам 5 эрдэс байх шиг байна те ер нь бол ингээд жирэмсэн байх үед бол зайлшгүй шаардлагатай байгаа л зүйлсүүд те А байна B1 байна B2 B3 B6 B9 тэгээ B12 тэгээд зис йод төмөр сэлийн цайр за бүж агшаас та одоо ингээд шинэ судлал ингээд би бас шүтээсийг тэгж боддог гэсэн чинь инженер барилга техник гэсэн чинь танай чинь хоолцоо ангитай тий хоолцоо шим судлалын мэрэгчлээ Техник технологи л гэж бодоод байсан чинь. чи барилга машин механизм бодоодсэн чинь. За тэгэхээр одоо жишээлбэл ингээд та хэд маань оюутнуудад энийгээ заагаал ингээд мэрэгчлэнүүдэд бэлтгээл ингээд аль болохоор улсын төрийн ажилтгч гэсэн хүмүүс ингээд бэлдээл явж байгаа. Би танаас асуух гэдэг зүйл нь энэ юмнууд ингээд хүний биед ороод ирэхлээр яг эрүүл мэндийн ямар ач холбогдолтой. Одоо бол магадгүй подкаст үзэж байгаа хүмүүс үл ингэж бодож байгаа. За окей. Уучил да яах вэ? Цагт нь уу гэдгийг бол ойлголоо. Илүү дутуу ууж болохгүй шүү гэдгийг ойлголоо. Хэрэглээ чинь зөв байх ёстой шүү гэдгийг ойлголоо. Гол нь биднэрт яг ингээд практик дээр амьдрал дээр ямар хэрэгтэй юм? Яагаад заавал энэ бичил шимт хичээлүүд юу н одоо хүнд хэрэгтэй гэд хэлээд байгаа юм. Практикаар жишээ нь би бол өндөр болох ёстой л байсан байх гэж өөрийгөө бодож байна. Тэгэл аал баг хэрэгэлсэн юм байлгүй дээ гэж бодож байна. Жишээ нь өөрийгөө тий. Намайг баг хахад гээчтэй. Намайг багт баг юм уу яасан. Тэрэн дээр та юу гэж бодож байна вэ? Өндөр нам болгоч одоо удамын ч асуудал байгаа. Тэгээ хөдөлгөөний идэвхтэй ч асуудал байгаа. Шимт хичээлийн ч асуудал байгаа. Тэгэл зөндөл олон асуудлууд байгаа. Бодис солилцооны эрчим жишээ тэрэн дээр ч юмс нөлөөлж байгаа. Бид нар ч тэрийг төдийлөн хэмжиж барьж чадахчгүй. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө бичил хичээлийн дотлууд гэдэг бол үгүй бичил хичээл гэдэг бол ерөөсөө бидний өдөр тутмын бодисын солилцоо одоо бие махбодод зөвхөн ганцхан өндөр болох гоё болох энэ төрөж биш. Ерөөсөө эрүүл байх тухай асуудлыг одоо чинь цус багталттай ээж бол хүүхдийн цус багталтай л гарах магадлал маш өндөр. Тэгэл энэ цус багтал чинь цус багтал гэдэг чинь тэгэл өөрөө оюун ухааны чадамжинд нөлөөлж байгаа. Би одоо үгүй тэр чи одоо нөлөөлөхгүй юм байхгүй одоо хөдөлмөрлөх шинэ цус багталтай хүн бол маш их ядрамтай байдаг. Дор хаяж тэгээ толгойн байнга өвдөөстэй одоо тэгэл нэг хэцүүтэй айгүй их тийм симптомтой тийм хүмүүс болж ирээд байгаа. Тэгээ ер нь ирчүүч муутай. Тэгэхээр энэ улс оронд чинь эрүү саруул ирчүүчтэй хүмүүс байж ижил ажиллаж иж энэ улс орон чинь хөгжиж штэ. Тэгэхгүй ингээл хэд хоног байж байгаа акт авч явчаал тэгээ сууж исэн ч гэсэн толгой өвдөд байна гэж суугаад ивэл юурээс асуудал энэ улс орон чинь хөгжихгүй юм байгаа зү тий. Ер нь бол тийм учраас тэр төрөгч байгаа хүүхд төрүүлэх гэж байгаа нөхрийг эрүүл байх гэж үзэж байна. Ийм учраас дэлхий дээр хараа онцлог бүлэг гэж ерөөсөө авч үздэг нь ерөөсөө л төрх насны эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд авч үздэг байхгүй. Төрх насны эмэгтэйчүүд жирэмслэлсэнчүүд жирэмслэгүүчүүд тэр хүн бол нөгөө ирээдүйгмэн залгуулж байгаа нөхдүүд учраас тэд нар өвчтэй байгаа юм бол тэд нар цус багталтай тэд нар яс сэрэгжилттэй юу гэдгийг тэд нар одоо дуталтай байгаа гэвэл тэр нөхрийн гидсэндээ тийч тэр чин бүхэл бүтэн одоо энэ жаагийг агуу юм шүү дээ. Энэ хөвлөдөө ингээд бүхэл бүтэн нэг байтугай хүнийг ингээд боловсруулад гаргаад ирж чинь тий. Тэгэхээр ээж тийм байх юм бол бид нар хүүхдийг эрүүл тийм учраас тэр амьдралын ихний 1000 хоног моног 2000 7000 гэдэг чинь эхийн хөвлөгөөс үзэж байгаа нь ерөөсө тэр нөхөр эхийн хөвлөд байхдаа эрүүл биш одоо дуталтай ээжийн хөвлөд өсчихсэн бол тэр нөхөр ч өөрөө дуталтай л гарч ирэх гээд байгаа юм. Тэгээд тэр чинь улсад нэг өвчтөе хүн нэмэгдэх гээд байна шүү дээ. Тэгэхээр тэр нэг өвчтөе хүнийг нэмэгдүүлэхгүй төлөө одоо ийм арга хэмжээнүүд аваад байгаагийн нэг хэсгийг л өнөөдөр бид нар ингээд яриад байгаа гэсэн үг. Тийм тойруулаад ярьж байгаа гэсэн үг. Уулын тэр нөхөр одоо хоол ундаа зүү идээд ингээд байж исэн бол тэгтээ яг бодис солилцооны бас эмгэг энтрүүд байгаа л да. Шимгийн чиглэлийн асуудлын өөрчлөлтөөс болоод өвчин үүссэн шин төмөрчөө одоо цаашаа цус руу цэвэрлэхдээ шуураг ферритин мэрэгтэйг зөөвөрлөгч уургаад дамжиж явж идэг цаана рецептор нь хүлээж авч идэг тэгээд ингээд орохт нь ингээд шинэ хүчил төрөлт ингээд 80 юмнууд ингээд байгаад байгаа юм ууг нь бол тий тэр чи бас өөрөө ингээд яриад эхлүүл их олон юм та тэгээд магадгүй тийм нөхцлөөс дутал мутал үүссэн шалтгаантай байхыг бол үүсэхгүй гэхдээ тэр цөөхөн ерөөсө гол юм л нөгөө нэг ерөөс бие рүү орж байгаа хэмжээл бага удаа учраас энэ юм
үсэт даа гэсэн үг байхгүй. Тийм учраас цус. Тэгэхээр цус багталт гээл ярих чинь. Тэгээ зүгээр миний нэг өнөөдрийг болт ингээд гайхаад үзэх зүйл нь монголчууд ч одоо энэ төмөр гэдэг юм чи юун тамгийн их авлаа маханд их авлаа. Тийм. Нэг асуулт яг тийм. Агуулдаг та. Тэгээ яагаад ингэж их сайхан бэлчээрийн монгол малын махаа идж байгаа ийм хүмүүс ингэж цус багталт дүүсэт энэ үү гэдэг өөрөө бас л бүр нарийн судалж гаргаж ирэх л ийм л асуудал. Зүгээр бидний судалгаар үзэхэд бол ер нь цус багталтай хүмүүс бол ер нь баг иддэг тий. Ерөөсөө л тэр махны хэрэглээ багтай. За тэгээд бас магадгүй тэр хамжиж дэмжиж шийдэж байгаа зүйлүүд нь тий нөгөө шингэн шимэгдэлтийн блоклох зүйлүүдийг идэж удаг ч юм уу тий тэгээд ийм зүйлүүд байгаа. Тэгээд бас энэ эрс зүйцүүд харилцан нэг нэгээ ингэж нөгөө блоклж идэг. Бас тэдний асуудлууд байгаа. Ингээд төвөгтэй. За тэр мэрийг зүгээр нэг их нарийн ч одоо мэдэн ч гэж мэрэгжлийн бос хүмүүс юм чинь зүгээр л жирийн сайхан. Тэг мах идээд байгаа юм яагаад ингэж ийн вэ гэдэг ингэж. Тэг уул нь бол Монголд ч одоо нэг дайвар хэрэгтэй гэж нэг гидс дотор гэж нэг гоё юм байна. Яа солонгос тэр нөгөө дайвар одоо гидсээр хийсэн хаан гидс мэдс юугаар хийсэн хоол их үнэтэй байгаад идэм бэ. Үнэтэй байгаад идэм байдаг л монголчууд энэ аль жилчилж байгаа хүмүүс чинь үнэтэй идэм бэ гэж яриад байгаа ш. Тэр чи яагаад үнэтэй байгаад идэм гэхээр тэрэн дотор агуулж байгаа шимт ижилийн бодис нь нөгөө махтагаач харьцуулахад өндөр байгаа учраас тэр үнэтэй байгаад ийн гэсэн үг. Тухайлбал бид нэр одоо хийсэн судалгаанууд манай сургалт дээрээс бидний хийсэн судалгаанууд байна л да. Жишээ нь цус багталтыг бол нэг дэлгүүр имжилчгэд бол ерөөсөө болчихгоо л идэг байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь хүмүүс маань тэрийг идэж уухгүй. За бас тэгээд тэр дэлгүүр чи хоол хийх нөгөөдгөө байцрах боловсруулах ингээд нөгөө нэг асуудал үүсдэг учраас хүмүүс чадахгүй учраас ахаал нөгөө хялбар шуусаар аргалгаа энэ нөгөө бэлтгэл рүүгээл орох хэрэг үүсчил байгаа л ахгүй. Гэхдээ яаж ч үсэн эцсийн үнэ юу вэ гэхээр зэрэг тэр жирэмсэн ээжийг бичил тэжээлийн дуталтай байлж болохгүй байна. Тэр дуталтай байгаа дээр л хүүхд маань дуталтай төрчих гээд байна. Ахаа бид нар хүүхдийн бичил тэжээлийн дутлыг арилгах гэж бас бүх асуудал үүсэх гээд шүү дээ. Тийм учраас ганц ээж цааш нахад нэг хүний нэг дуталтай нэг ээжийн асуудал ярьж байсан бол хүүхдэн төрөөд хоёр ихэр түүх ахаа бүр гурван хүний асуудал энэ нийгмийн эрүүл мэнд чинь тулгарч гарч ирэх гээд шүү дээ. Тийм учраас асуудал шүү дээ. Манай нөгөө яг одоо мэрэгжлийн одоо эрүүл мэндийн дотор энийг ч нөгөө чөтгөрийн тойрог гэж ярьдаг. Хэрвээ ээж асуудалтай байгаад одоо хоол хүнсний асуудалтай тураалтай юм уу, турхаа юм уу, эсвэл илүүдэнжинтэй ч байж болно. Гэтэл хэрнээ цаанаа одоо нөгөө амин дэмэрцийн дуталтай байна гэх юм бол тэр ээжээс тийм л хүүхэд төрнө. Тэр хүүхэд бол бага насндаа тийм байгаад өсвөр насн дээрээ дахиад тийм болно. Эргээд тэр ээж маань дахиад асуудалтай байгаа, дахиад жирэмслээ, дахиад гэр бүл зохионо гэх юм бол ингээд энэ тойргийг хизээ тасалж болдгоо гэхээр одоо манай нийгмийн эрүүл мэнд дээр болохоор жирэмсэн үед жирэмсэн үед бүр болж игэл жирэмслэхээс нь өмнө ялангуяа одоо тэр нөгөө B9 буюу нөгөө нуруу нуусны гажигтай төрөлхийн гажигтай хүүхэд төрүүлэхээс сэргийлэхийн тулд их жирэмслэх гэж байгаа бол 3 сарын өмнөөс дор хаяж 3 сарын өмнөөс одоо хөгжилтэй орнуудад бол 3 сарын өмнөөс фоли хүчил ууж тийм фоли хүчил буюу B9 гэдэг. Хэрвээ бүр зарим орн бол жишээлх юм бол энэ Америк, Канада эднэр чинь бол энэ нөгөө нуруу нуусны төрөлхийн гажиг бол маш их байсан. 50-60-аад оны үед. Тэгээд энийг эмэгтэйчүүдтэй нөгөө фоли хүчлийн бэлмэлийг өдөр болгон уу гэж зөвлөөд бас энийг чинь хүн мартдаг. Тэгээд болохгүй болохоор нөгөө хүнсээ баяжуулсан. Манай дээр одоо бас нэг хийх гээд үр дүнтэй болчихдгүй байгаа юм бол юу гэхээр нөгөө өдөр тутамдаа идж байгаа хоол хүнсийг тэр нөгөө бүтээгдэхүүнээр нь баяжуулаад хамгийн анх жишээлх юм бол гурилыг одоо Америкт чинь болохоор нөгөө юугаар фоли хүчлээр баяжуулжсэн байхгүй. Дараа нь төмрийг нэмээд төмөр фоли хүчлээр гурилыг ингээд баяжуулаад хэрэгжилсэн. Тэр баяжуулсан фоли хүчлээр баяжуулсан гурилыг ингээд хэрэгэлсэн ээж нарын одоо энэ нөгөө нуруу нуусны гажгийн одоо төрөлтийн тохиолдол бол маш хурдан буурсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бол нөгөө хоолоор нь уулан зөв гэдэг нөгөө бүржүү докторын хэлээд идэг хоолоороо авбал зүгээр. Хоол нь болохоор илүү их олон нөртөрлөгийн эсвэл нөгөө бол нөгөө байжуулсан гурилаа
идвэл байжуулсан. За тийм йодыг болохоор ч нөгөө йоджуулсан давсаа идвэл йодын дутлаас бол сэргийлэх боломжтой байхгүй. Энэ бэлтгэл уухгүйгээр гэтэл харамсалтай нь манад нөгөө байжуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл маань бага байна. Тэгээ хүмүүс бас йоджуулсан давсаа сүүлийн үед бас идэхэ болсон байна. Тэр чинь өмнө нь аюу асуудал нь шийдэгдээд ирж исэн йодын дутлын асуудал чинь сая судалгааны дараа чинь дахиад өсөд ирсэн. Босоод ирсэн юм тий. Босоод ирсэн. Манайхан чинь бол ерөнхийдөө фоли хүчилгээл яриад байдаг. Тэгээд гадуур бол ингээд нөгөө эмийн сангуудаар болохоор фоли хүчилгээд дангаар нь ч болсон зарж идэг. Яг одоо нөгөө энэ маань өөрөө юу гэхээр Б-ийн төрлийн аминд юм баггүй. B9 гэдэг аминд юм. Тэгээ энэ юунд хамгийн гол нь чухал вэ гэхээр ялангуяа энэ жирэмсэн эмэгтэйчүүдэд яг нөгөө хүүхэд олоод хин хөвлөд ороод олдоод одоо үр тогтоод гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ үр тогтоод одоо хамгийн түрүүнд одоо мэдрэлийн сувг юм гэдэг нь хүүхдийн хувьд бол ингээд хөгжиж эхэлдэг байхгүй. Тэгэхээр нуруу нуусны эхлэл чинь хамгийн эхлээд ингээд тавигддаг. Энэ үед тухайн эмэгтэй фоли хүчлийн дуталтай. Эсвэл бүр одоо сүүлийн үеийн судалгаагаар болохоор жирэмслэхээс өмнөх одоо бараг хагас жил ч юм уу 2-3 сарын хугацаанд фолийн дутал, хүчлийн дуталтай байсан эмэгтэйчүүд нуруу нуусны гажигтай, нуусны эвэрхийтэй бүр хүнд тохиолдолд болохоор нөгөө тархины хөгжил байхгүй, тарихгүй хүүхэд хүртэл төрдөг. Ийм гажиг үүсгдэг юм баггүй. Тэгэхээр сүүлийн үед бол одоо манад жишээлх юм бол жирэмсний хяналтын журам одоо манай эмчнэр нь тэгэхээр эмэгтэй хүн ингээд нөгөө жирэмслээд яг ингээд хяналтанд ороод эхний үед нь болохоор фоли хүчлээ уу гэж заавал уу гэж өгнө тий бичдэг. Бичээд тэгээд жирэмслэний 2-3 дахь сард нь болохоор нөгөө хэрэгцээ нь улам нэмэгдээд ирэнгүүт цус багталт энэ төр болоод ирэхээр төмөрийн бэлтгэлээ бичиж байгаа байхгүй. Гэтэл энэ маань болохоор жирэмсэн их одоо гадны мадны улсуудын удирдамжид ядаж жирэмслэхээс 3 сарын өмнө фоли хүчлийн бэлтгэлийг уугаад энэ дутлаасаа ангижирсан байх хэрэгтэй гэдэг. Бүр бэлтгэл уухгүй мэхэд фоли хүчлээр баялаг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж хийж байгаа байхгүй. Хүнсэнд одоо жишээ нь юу байх юм? Фоли хүчлэлтэй хүнс гэж юу байх юм? Хоолнд жишээ нь. Тэгэхээр фоли хүчлийн бэлтгэлээр баялаг гэхээр нөгөө бидний нөгөө хоол зүйч нарын хамгийн их зөвлөд байдаг нөгөө ногоо навч ногоо нутч юм гэдэг. Бууцаа манай монголчуудын хувьд бууцаа, салаад навч тэгээд ногоо өнгөтэй ногоонууд байждаг хамгийн гол. За дээр нь бол малын хувьд бол бас илгэнд бол бас нөгөө төмөр мөмрөөс гадна фоли хүчлүүд бол бас байх нь байна л да. Б-ийн төрлийн юмд бол. Гэхдээ хамгийн баялаг нь юу гэхээр л нөгөө ногоонч юм байдаг. Та одоо залуу ээж хүний хувьд юу бодогч байна? Энэ олон юм хэрэглэх хэрэгтэй байх нь шүү дээ. Манайс жаах гайгүй юм шиг. Би бол шууд ингээд одоо над дээр тулгарсан юм асуудал гэхэд жишээлбэл өглөө босоод ер нь жирэмсэн байх үедээ гэсэн үг шүү дээ. Ер нь яг юу идэх ёстой юм бэ? Тэрнээс бол яг ингээд жирэмсэн байх үед чи яг тэгдэх өглөө сэрэнгүүт чи ингээд асар их ингээд юм хоолны юм аппетиттэй сэрдэг байхгүй угаасаа ингээд тэ бүтэн өхөр идэх хэмжээний ингээд сэрдэг байхгүй юу? Хөрөгчөнд очиод онгоолол ингээд юу дуртайгаа идчихмээр. Тэнгүүд бас би чинь бас ингээд нэг жимми нэмчмээргүй те. Тэгээ ингээд нэг юм бас шимтэй тижээлтэй мэдчмээр байна шүү дээ. Тэнгүүд хамгийн түрүүнд харагдаж байгаа юм нөгөө сайхан цагаан гурлан те талах боорцог вариантай талах тэгэл ингээл те масл засалтай гэдэг. Гэхдээ яг хамгийн тусгадаг асуудал бол яг юу идвэл тэр аппетитаж дараад тэгсэн мөртлөөсөө зөв байх хэрэгтэй вэ? Жирэмсэн үед ер нь өглөөнөөс орой хүртэл. Тийм. Ер нь мэдээж талах гурлан бүтээгдэхүүн жишээлбэл мэдээж их хэмжээгээр хэрэглэх нь одоо буруулах. Би бол жишээлбэл бараг бүтэн ууттай ингээ боорцог тавьж агаад идчих хэмжээний ингээ тийм амар юм нүүрссэн туртай болоодсэн баг. Бүр донтоод байсан. Жоох юм бэ жаас ихэд. Тэгээд таргалчин маргалчин гээл тэ бөө ингээд чинь тэр асуудал хийж байгаа шүү дээ. Жирэмсэн үед чинь би жингээ хянах бол айгүй чухал шүү дээ. Тийм. Манай монголчуудын хувьд бол ингээд жирэмсэн болцсон юм чинь өстой 2 хүн дотроо нэг хүн тижээж байгаа өстой 2 хүний өмнөөс 2 хүн идэж байгаа гэд ингээд тэгдэг. Гэтэл бол жирэмсний эхний 3 сар буюу энэ үед бол
эмэгтэй хүн яаж идэх ёстой хөө жирэмслэхээс өмнө яаж идчихсэн яг л тэр шиг л идэх ёстой. А гэхдээ нөгөө амин дэмтэй эрдэстэй хоолоо идэнэ гэд. Тэгэл өглөө босоод юу идэх вэ гэхээр хамгийн түрүүнд нөгөө жирэмсэн эмэгтэй тархалгаас сэргийлэхэд бол түрүү нөгөө бид нар фоли хүчил ярьлаа шүү дээ. Тэнгүүч бүхэл үрийн мөртөрийн бүтээгдэхүүний хальсанд нь фоли хүчил бас нөгөө ноон авчирсан илүү идэх байгаа. Тэгэхээр өглөө бид нэр юу идэх вэ гэхээр нөгөө уламжлалт өгөөдөө ихэд өглөөний хоолуудаа идэж болно шүү дээ. Гой сүйтэй хийгээд. Өглөөний хоолууд нь одоо тийм нөгөө сэрэл гээ яриад байгаа шүү дээ. Тэр сэрэл гээл яриад байгаа. Тий өглөөний хоолууд тэгээ гурлан бүтээх порцныхаа оронд тий одоо тэрийг ингээд сүйтэй нэг идчих. Нэг оройн дэвтэж байгаа. Тэнгүү чин тэр чин бүхэл үрийн бүтээгдэхүүн болно. Тэрэн дотор чин нөгөө бүхэл үрийн буюу үртэрийн бүтээгдэхүүний хальсанд чинь нөгөө бэгийн төрлийн витаминууд чинь хамгийн их байдаг. Дээр нь бас төмөр нь байгаа, цайр нь байгаа, селен хүртэл байгаа. Тий. Тэгэхээр чи л одоо ингээд нөгөө кальци авчин тий. Тэгэнгүүтээ талах идэж болно шүү дээ. Чи талхан дотроо хүртрэний талах идэж болно. Бүх юм сонголттой байгаа байхгүй. За тэгээ өдөр болохоор нөгөө ногоо навчит ногоотой хоолоо тий идээд хичээлийнхаа бэлтгэлийг очихно. Махаад нэстэй. Махаад штэ. Өдрийн хоолыг ер нь их сайн байлгах хэрэгтэй. Өдрийн хоолн дээр чинь бид нар ерөөхдөө ингээд энэ тэнд орч ирнэ шүлтэй үндсэн хоол гээл тий ингээд өгдөг штэ тий 100 штэ гээд тиймэрхүү байдлаар юм байдал харагдаад байгаа ч ер нь өдөр бол ер нь нийт хоолныхоо 30-аас 40% иднэ л гэж бид нар ярьж байгаа ш. Тэгэхээр хоногт идэх ёстой хоолныхоо тэгэхээр ихэнх хоол бол ер нь өдөр идэгдэнэ. За тэгээ өглөө бол үйлдвэрийн боловсруулалттай гас гадна одоо зах зээл дээр чинь ингээд зөндөө олон янзын будаанууд байна. Тэгээд тэр будаанууд ч юм бол бүгдээрээ шимт хичээлээр баян тэгээд зүг боловсруулаад ингээд идэх юм чинь. Тэгээд дээр нь бас ээж өөрөө тэгээд идээ сурсан байл дараа нь хүүхдүүдэд тэгж хоолт сургана. Яг тийм тэгээ хүүхдийн хооллох суршил бол бага наснд нь бүрдэж байгаа шүү дээ. Гэртээ анх юу идсэн бэ гэдгээс чинь бүх юм. Манай хүн ингээд идэх байхгүй юу? Би гидсэнд нь байхад нь юу идчихсэн, тэгээ бага байхад нь өхөөл байхад нь юу идчихсэн тэгсэн чинь том болсон дараагаа тэрнийг л идээд байна гэж яриад байдаг. Тэр бол одоо миний практик туршлага дээр бол яг үний юм хэлв. Хоёр хүүхдийн эхнийх дээр нь би ингээд нөгөө бүр жоохон бүр одоо бүр үнэхээр жинхнээсээ залуу ээж байсан байхгүй жирэмсэн үе тий. Тэнгүү тэр үед одоо яг саний ярьж байгаа шиг нөгөө торт мот гурлан бүтээгдэхүүн амар дуртай байсан. Маслтай талхмалх, вариантай талхмалхыг ингээд өдөр болго идэг. Тэгээд тэр үед болохоор яасан чи одоо манай том хүүхэд болохоор яг тийм гурлан амттай юм дуртай. Ногоон могоонд ер нь бүр ингээд одоо том болсон мөртлөөсөө дург. Тэнгүүд манай хоёр хүүхэд би хоёр дахь дээр болохоор айгүй ингээд туршлагатай үзсэн байгаа нь шүү дээ тий. За ястэй зөв хоол ингээд. Тэнгүүд одоо бол бүх төрлийн ногоо бүгдийг нь ямар ч асуудалгүйгээр иддэг. Будаа ер нь ингээд бүх юм иддэг. Тэгэхээр эсрэгээрээ нөгөө нэг тий айгүй хоолны ингээд туршил сайтай тэгсэн мөртлөөсөө ингээд яг ийм ногоо могоог цааргалахгүйгээр иддэг. Би бол энэ юутай бол айгүй санал хэлж байгаа. Өөрийн бие дээр гэнэрсэн. Гэхдээ яг энэ дээр би бол яг тийм одоо гидсэнд байх үед эзэн юмд нь хүүхэд нь гарч ирээд яг тэрэн дуртай байсан гэж бол бас эвтрийг бол баталж илжил үнэхээр чадахгүй мэн. Тэгтээ байж болохыг үүсэхгүй шүү дээ. Ээжээр дамжуулаад бүх мэдээллийг авч байгаа нөхөр юм чинь ээжээрээ дамжуулаад хороотой танилцж байгаа нөхөр юм чинь болох үүсэхгүй. Зүгээр гарсны дараа бол ээж бол хүүхдээ яг одоо шин бор хоолнд орох гэж 6 сараас эхлэв. Яг тэр хүүхдэд хамгийн анхны хорвоо дэлхийн амтанд юугаар оруулсан бэ гэдэг чинь тэр хүүхдийн насан турш шин. Тэгээд манай ээж аавд аягүй ингэж хэлдэг л дээ. Манай хүүхдрээс ногоо иддэггүй гэд. Тэгэхээр ногоо идүүлэхийн тулд хоолны технологийн асар өндөр мэдлэг хэрэгтэй, ур чадвар хэрэгтэй. Түүнээс зүгээр одоо тоо насан туршсан хүнд ч гэсэндээ зүгээр ногоог одоо усан чанаад ч юм уу амж шалшуул хийсэн юм яахан бол хэцүү үсттэй те. Ер нь бол идэхэд хэцүү шүү дээ те. Тийм учраас энэ нөгөө нэг ээж бол бас маш сайн тийм нэг тооч хоолыг сайн хийдэг. Тэ үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Зүгээр яг бэлэн бүтээгдэхүүнүүд идэж болно. Гэхдээ ер нь бол манай шин nutrition science ч ер нь үйлдвэрийн боловсролтой хүмүүсийг аль болох юу ад чийд. Тэгээ одоо энэ хүмүүсний хэлэхэд энэ их гурлан боо идэх юм гэхээс илүүтэйгээр жирэмсэн ч тэр те. Зүгээр талхаа идэлтэй. Заавал тэр одоо хар талах малх гээд ах чирэг байхгүй. Ерөөсөө л сайхан талах. Талах чи ерөөсөө ямар нэгэн химийн нэмэлт бараг ороогүй. Нөгөө транс тос мос ч байхгүй. Тэгээ тэрийг сайхан цэцгийн тос. Тэгээ надад нэг юм хүн таарч ирсэн шүү. Манайхан ч одоо их гадаад амьдарч шүү дээ. Гадагшаах яваад ирж чинь тэгсэн чингис. Монголд ерөөсөө цэцгийн тос байдаггүй юм байлээ. Гэж яриад байгаа байхгүй. Гэхдээ тэгээ тэр хүнтэй ч одоо ямар хэрэлтэлтэй биш шүү дээ. Тэгээд сонсоод өнгөрсөн.
Зүгээр яг тайлбарлсан. байгаа юм. Гэтэл үгүй. Байлгүй яд юм бэ энэ манай сүүний өдрөч одоо өөрийнхөө сүүнээс ялгаж авсан энэ сайн цэцгийн таснуудыг чинь гаргаж шít. Хамгийн гол нь энэ сайн цэцгийн тасыг бид нэр хүүхдүүдтэй идүүлдэг тэр амтанд тасгах тий. Тэр энэ хүүхдийг багаас нь тэр ямар амтанд илүү тасгаж ойлгуулж ийн гэдэг чинь насан туршийн хооллох дадал зуршлыг төлөвшүүлж байгаа байхгүй юу? Манайхан бол нөгөө нэг одоо математик сургах, тоо бодоо сургах, англи хэл гэдэгт нь анхаарал тавуулахаас биш энэ хоол тэгэл эн чинь нөгөө түрүүнээс биш битэрий яриад байгаа нэг хүн мэддэггүй байсан бол 2 болоо 3 болоод ингээд хооллох дадал зуршил нь яаж өөрчлөгдөхгүй тэр тусмаа ирчүүдийн хооллох дадал зуршил чинь айгүй хэцүү байхгүй. Эмэгтэй хүн бол нөгөө жирэмсэн болонгуудаа хүүхдээ бодно, амьдралаа бодно. Өөрийгөө өөрчилж чадчихаа үстэй. Одоо чи жишээ нь торт, морт ингээл амар иддэг байсан чи хоёр дахь хүүхдэрээ бол болохгүй юм байна. Нэгд хүүхдээ хараад чи баг ойлгож байгаа шүү дээ. За ингэж болохгүй юм байна гэд. Тэр эмэгтэй хүн бол ингэж нөгөө амьдралынхаа төлөө хувиран өөрчлөгдөж бол чаддаг байх гэж би бодоод байгаа шүү. Харин ирчүүд бол их төвхтэй. Тэгээд эн чи одоо тэр нөгөө амьдрал дээр гарч ирээд байгаа шүү дээ. Одоо би бүр яг гоё сэдв гаргаж ирлээ. Бүр үдс тарчиг гэдэг шиг. Одоо чинь хөргөмж яах вэ? Эмэгтэйчүүд жирэмсэн боллоо, декрет авлаа. Ингээд ирэхлээр эдийн засгийн хувьд гიშтэх одоо сул байдал бий болно. Худалдаа авалтанд, шууд сонголтонд нөлөөлж чадах мадах байдал. Сүүлд сая нэг судалгаа уншиж байхад тэгж байгаа байхгүй. Эмэгтэйчүүдийн гэр бүлдэх эдийн засгийн эрх мэдэл худалдаа авалтын шийдвэр гаргалтанд нөлөөлөх байдал нь ингээд жирэмсэн болоо гэртээ суугаад буюу мөнгө олж ирэх болсон тэр цаг мөчөөс ингээд буурж эхэлж байна гэдэг тий өөрчлөгдөж байна. За тэгэхээр одоо жишээлбэл эмэгтэй бол ингээд манай ээж нар би бол ингээд найзуудаасаа бас асууж үзлээ. За чи жирэмс ингээд би тийм ч мэдмээр байна, ийм ч мэдмээр байна. Одоо B1-ийг авмаар байна, А-г авмаар байна, B6, B9 авмаар байна гэдэг ингээд энэ гэж бодъё. Тэгэхээр нөгөө эмэгтэй чинь дотор би олж ирэхгүй байгаа штэ. Би одоо бас ямар дэмтэй байгаа биш. Одоо тэгээ олж ирснийг нь л идий гэд бодоод бас ингээд хойшоо суугаад идэг. Тэрийгээ шаардаж чаддаггүй тийм ээжүүд эмэгтэйчүүд бас байдаг. Санхүүгээс шалтгаалаад нөгөө нэг хүсэж байгаа хэрэгтэй юмаа идэж ууж чадахгүй байна гэж үү. Тий. Тэгэхээр энэ үед бол гэр бүлийн гишүүд мэдлэгтэй байх. Нөхөр мэдгүй аав ээж нар бас мэддэг байх. Үе чамд ч одоо ийм амин дэмтэй юмнууд нь хэрэгтэй мэрэгтэйгээ мэддэг. Тэрийг нь хөдөлтөж авчирж өгдөг. Өөрөөсөө санаачлахаараа зүгөөд аваад ирдэг байх. Бас их чухал үгүй юу? Яах вэ? Тийм нөлөө байх уу? Байна. Тэгээ одоо чинь бид нар хоол зүйчнэр шимтгийчээс судлаач нар ингээ хүнд зөвлөгөө өгтөө. Тухайн хүний ингээ хүмүүс зарим үед ингээ жоохон холмогноо л идэм л да. Одоо чи орлого хийдүү, юу идэж удгүй. Тэгээ танаа гэртээ одоо хаана амьдрдгүү, яадгүй гэдгүү. Тэгэхээр бидний нөгөө өгж байгаа хоолны зөвлөгөө гэдэг чинь тухайн хүний амьдралд таацсан зүйлийг зөвлөх хэрэгтэй байхгүй юу? Түүнээс худалдаж авч чадахгүй байд юм уу? Эсвэл идэх дургүй байд юм уу? Эсвэл шашин тий үзэл баримталтай нь одоо амьдралыг харах үзэлтэй холбоотой, шашинтай холбоотой бас зарим зүйл итгэл үнэмшил гэж нэг байна шүү дээ. Энийг идэхгүй гэдэг нэгц. Тэгээ тэр үед нь тэр хүний огт идэж уудгүй ч юм уу эсвэл худалдаа авах боломжгүй зүйлүүдийг бид нэр зөвлөд бол нэмэргүй байдаг байхгүй юу? Тэгэхээр яг хүний тухайн хүний үгүй яг хүнийг ялгаж болохгүй л дээ баяа ядам одож гэж ялгаж болохгүй боловч амжиргааны төвшингээр дээр орлогын төвшингээс хамраад айл үр болгоо өөр байгаа учраас тэрэнд нь таарсан хамгийн таацтай зөвлөгөөнүүд ингэж өгөх хичээд идэв. Тэг яг тэр л асуудлыг л асууад байна л гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь бол би одоо ингэж бас нэлээдэн жилийн энэ салбарт байсан үед хэлэхэд бол ер нь тухайн хүн таарсан тэгсэрний шимт ижилийг бүрдүүлж болох үс зөвлөгөөг бол өгч болдог. Зөвлөгөө гэдэг чинь бол яг идэж уух хоолны л асуудлыг л хийж байгаа хгүй. Тэгээд зөвлөөд ахад хэрэгжүүлж чадахгүй хүмүүс байна шүү дээ. Хоолоо хийж чадахгүй байна. Тэ одоо цаг завгүй байна, мэдлэг боловсралгүй байна, эсвэл залхуу байна. Чи одоо залхуу бас байж шүү дээ. Ерөөсөө ингэ нэг олон юм ингээд хийчихгүй тэ. Эсвэл ерөөсөө тийм авьяасгүй хүмүүс байсан. Ерөөсөө хоол хийж чаддаггүй тэ. Гих мэтэр ингээ янз янзын юмнууд болоод идэм маа. Тэгээд тэр нөхцөлд бол одоо тэгэл ялч нөгөө илүү хялбар аргыг л шууд нэг амаргаа хийгээд залгичгал юм ийм санаа. Ингээд нэг хоол зүйч хүн ч юм бол яаж байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол олон нэр төрлийн хоол хүнс гэлтгэж чинь мах дотроо ингээл олон янз биш шүү дээ. Одоо ялангуяа манай монголчуудын хувьд бол өхөр нь арай өмтэй байвал хоньны бараа мах бүр болохгүй бол одоо юу идэж болно шүү дээ. Илэг байна, уушиг байна, зүрх байна гэд эдгээр чинь бол нөгөө өнөөдөр яриад байгаа нөгөө баахан олон төмөр фоли өвчлээ хамгийн баялаг одоо дайвар бүтээгтүүнүүд байдаг байхгүй. Тэгэхээр бол сонголтыг бол зааж өгвөл боломжоор бол сонгож болно. Жишээлбэл махны бүлгээс гэлтэхэд гурил будааны бүлгээс ихэд бол тэгэл
тохирсноор нь сонгож болно шүү дээ. Хөөц будаа, гурвалжин будаа. Заавал тэр тий. бүлгүүр будаа ч гэх нэг амар үнэтэй будаа гэж идвэл болно гэж Бүр ойлгож одоо байна. нөгөө бор будаа гэж байна шүү дээ, тий. Бүр Гурвалжин бор будаа, будаа гурвалжин. гэж тий. Австралийн бор будаа гэж одоо хилэн хэдэн мянга ч юм. Тэр бор будаа идэхэ болио л доо. Зүгээр л одоо гурвалжин будаагаа идэх, хүч будаагаа идэх, тий. Идэх чинь бүгдээрээ адилхан нөгөө бүхэл үүртэй харьцтай. Тэгэхээр шимт хижээлэг чанарын хувьд бол тэр бор будаанаас дутахгүй байхгүй. Тэгэхээр ийм сонголтууд байна. Ногоо гэхэд чинь заавалчгүй одоо юу яаж болохгүй шүү дээ. Нөгөө бүр амар үнэтэй ногоо брокколи бол манад байна. Бууцаа байна. Үнэн бас тийм ч их биш. Алуун байна. Манай монголчуудын хувьд бол. Тэгээ яг үнэндээ ингээд нөгөө хүнс ингээд цуглуулахаар яг маш их хэмжээний ингээд ногоо авахаар яг өн өртөг төсвийн амар бага тусдээ шүү дээ. Тэ? Ер нь ногоо ингээд тор дүр ногоо авахаар нэг 30 мянга л болдсон шүү дээ. Ер нь тийм билээ. Сая ингээд манайх ч гэсэн үтсэн. Хүмүүс ингэж яриад байгаа байхгүй. 100 мянган төгрөгөөр нэг тор юм дүүрхээ боллоо гэдэг. Гэтэ яг 108 мянган төгрөгөөр хүнсний ногоо аваад гараад дөрөв дүүрх юм билээ. Хоёр тартаг авах юм торн дүүрхгүй байгаа гэж чинь нэг нь юу гэхэлэр 30 мянган нэг юм годгор хям болчихлоор чинь. Тий, тэгээ амттангууд те одоо ундаа гэл ингээд. Үгүй дор хаяжл одоо бид нар бол байнга бид нар ярьдаг юм юу гэж. Хүүхдтэй ясны шүл юм уу ногооны шүл махны шүлэн тоол хийж өгөөч. Жирэмсэн ээж ч гэсэн бас адилхан байхгүй юу? Зүгээр нэг усанд нэг хэдэн мах утгаад ингээд чанж идэхийн оронд одоо ясны чинь ингээд хайж байгаа үсттэй. За тэгээ ясны шүл ярихаар хүмүүс чинь шалтак мундахгүй шүү дээ. Ясны шүлийн үт. Гэхдээ манайх одоо тий булууны яснаас авахгүй одоо ингээд дандаа хавир нөгөө сэр хүзүү болохгүй үсттэй ч гэх шиг. Үгүй яаж болохгүй гэж тэр чинь зүгээр булууны ясны илүү шүл гарна л да мэдээж илүү юутай боловч чанж мандах ч гэсэн илүү цэвэрхэн ш. Нөгөөдөл чинь бол мэтгэл их гараад ингээд нуус мусан яваал ингээд тий. Тэгэхээр зэрэг ингээд бүх ясаар бид нар шүл чанж болно. Хамгийн гол нь олон дахин чанах тухай асуудал чинь тэнд байж ш. Тэгээ хим яснуудыг явуулна шүл жоохон юу яадаг л да. Жохон нэг химт яснууд чинь жоохон юм уу гараад юу лээ нөө мэтгэл тэр чи айгүй ихтэй болоод ингээд идэг байхгүй тэрэндээ л авалгаас биш нэг шимт хичээлийн хувьд ясна тэр зүгээр усанд юу ч ус ч одоо илчлэгч байхгүй юу ч байхгүй за яг эрдэс утсууд нэг ярьж байгаа тэгтээ тэр чинь маш бидний нөгөө зөвлөмж хэмжээний хажуу тэр нь усан дагуулгач эрдэс утсууд өчүүхэн баа штэ тэгэхээр ус бол ер нь эрдэс утсын их усэр болохгүй үстэй болохгүй тийм. Тэгэхээр тэрний оронд нэг ясны хавирах ч юм яадаг хүмүүс ярьдаг шүү дээ. Би одоо нөгөө эргэл яажуулсан давсаа ярих гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яажуулсан давсыг хэрэглэхэ болоод байгалийн эко нөгөө бор давсаа идэ гэж байгаа. Тэнгүүд нь тэр бор давсанд нь болохоор өөр эрдсүүд байдаг юм байгалийн амьд эрдэстэй гэж ярьдаг байхгүй юу. Гэтэл тэр давсны чи угаасаа өөрийн нөгөө хүнсний бүтээгдэхүүн болгон чи нэг өрийн гэсэн нөгөө стандарт байгаа шүү дээ. Тэр стандартыг ингээ харахад тэн дотор нь наатар холоор 97% байгаа. Үлдсэн 3% нь өөр юмнууд байгаа байхгүй юу? Өөр одоо магний, кальциум, тэр гэдэг. Яад маа юу ч байхгүй юу? Юу ч байхгүй. Манай одоо нуурын давсан. Тэр үлдсэн 3% нь гэхээр хүн өдөрт нэг өсрөл нэг 10 г. Манай монголчуудын давсны дундаж хэрэглээ нэг 10 г байдаг байхгүй юу? Тэгвэл нэг 7 наатар холоор байгаа байхгүй юу? Тэр наатар бол бүх юмд байна. Бусдууд нь ийм эрдэс яхад тэдэр нь хүний бид ямар ч өөр нэг тийм эрдэсийн тэжээлэг юм болж чадахгүй байхгүй. Тэгэхээр бас юмыг бол нөгөө бараг шүүлсээ одоо юм шиг гэдэг. ойлгохтой бүр нэг тэжээл болохоор биш. Энэ амьд эрдэсийг бид нар идэх ёстой гэж юу ч байхгүй байна. Одоо бас нөгөө нэг ягаан давс гэдэг хямлан ягаан давс манай Монголын шүдэн уулын гоё ягаан давс байгаа шүү дээ. Хямлан давснаас дутхгүй шүү дээ. Би бол тэгээд тийч бас үний хувьд шалхалтын ялгаатай. Гэхдээ одоо ер нь бол яаж хийсэн давсаа л хэрэглэх хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ ер нь одоо энэ хоолч тэр хүнс тэр шүдэн уулын гоё ягаан давсыг чи яажуулж байгаа шүү дээ. Яажуулж байгаа гэд тэр хямлаа ягаан давснаас дутхуур гоё давсан манай. За хүмүүсээ үнтэй болгон тийм амар сайн биш яхаа нэ шүү. За ер нь баг тэгээ хэлчих шүү дээ. Сонголт байдаг байх нь шүү. Ижилхэн чанартай мөртлөөсөө арай өөр зардлаар ингээд. Тэгэхээр бид нар бол ингээд хоол зүйчний хувьд бол тэр тусмаа энэ хоол гэдэг чинь улс орны эдийн нөгөө өрхийн эдийн засгийг тэр чигт нь
тодорхойлоод амар том импакт болж байгаа зүйл байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг хоолыг бид нар хэдий ч нэ зүв бид нар тэндээс зөв л мэдэх гээд байгаа болохоос биш. Тэгтээ мэдээж гоё үнэтэй юм авч одоо идэлгүй авах тэ тэрийг нэг болохгүй гэж хэлээд байгаа юм бол биш шүү дээ. Тэгтээ заавал тэгж чадан ядан одоо зовн зүдрэн зүгээр ингээд аюу энгийн жишээ бид нэг жишээ хэлээ л да. Одоо шим манай дээр бол энэ нөгөө дайвар бүтээгдэхүүний асуудлыг бид нэр аюу их ярьдаг. Тэгээд дайвар бүтээгдэхүүнээр одоо яаж хоол ихөөд бүр ном хүртэл гаргалаа шүү дээ. Хөө байд юм. Тийм дайвар бүтээгдэхүүнээр яаж бол тэгээ одоо цэцэрлэг сургуульд ингээд дайвар бүтээгдэхүүнээр хоол хийя гэж буцаад нэг асуудал гарч ирсэн. Одоо энэ цэцэрлэг сургуульч ингээд дайвар бүтээгдэхүүн аавна гэдэг чинь бид нар ингээд гид завтрал гэрт ингээд янзлж байгаа юм шиг ингээд янзлж чадахгүй шүү дээ. Бид нарт өөрөөс ингээд бэлэн одоо тэр махны одоо үлээ нөгөө бойны одоо үлээ махны үйлдвэр бойны газар чи тэр чигээр ингээ хайцсан байгаа юм зү тий. Тэр чигээр хайцсан байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нэг ингээд яг биднийг нэг идэх хэмжээр үйлдвэрийн боловсролтой сайхан өвчин зовлонгүй янз янзын юмгүй гэдэг ингээд хянаа шалгас одоо мах ингээд дэлгүрт гоё пакеттай зарагдж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Одоос тэгтээ элэг бүр зүрх мөрчөөс зарагддаг болчих та. Тэгтээ манай сургууль цэцэрлэгч том мас байхгүй. Тэд нар одоо өдөр болгон авъя гэх юм бол маш их хэмжээний элэг зүрх бүр одоо дайвар гэрчнүүд бидэрт хэрэгтэй байхгүй юу? Үгүй ингэж нь уучлаарай багшаа. Хангаж өгөхгүй шүү дээ. Үгүй багшаа наад чи юм байна. За жишээ нь ингээд хувийн сургуулиуд заяа. Хувийн сургуулиуд та нар ийм өндөр төлбөр аваад тэгснээ хүүхдийн өдрийн хоолнд 5 цултай хоол өгсөн байна гэж эцэг эхчүүд групп дээр маргалдаж шээ. Харин тийм. Энэ ч тэгэл нөгөө бид энэ ч тэгэл нөгөө бидний түрүүнээс хойш яриад байгаа нөгөө хоол ижилийн мэдлэггүй байгаа. Үр шимийг мэдхгүй байна тийм 5 жилээ. Одоо зүгээр ганц хэдүүлээ сая төмөрний асуудал аюух ярьсан. Би зүгээр энэ төмөрөн дээр хэлчихье гэж. Төмөр одоо жишээ нь жирэмсэн ихэд 30 г биднэрт бол өдөрт нэг дунджаар 15-аас 18 мг л хэрэгтэй байхгүй юу? Төмөр бидний биед гаднаас орж ирэх хэвээр. За тэгээд ингээд энийг маханд бол байж байгаа. Маханд бол ингээд янз бүр. Ер нь төмөр бол төмөргүй хүнс гэж баг байдгүй. Их ба ямар нэг хэмжээ ингээд жижигэн. Тэгвэл төмөр өөрөө амьтны гаралтай хүнсэнд агуулгаж байгаа төмөр нь илүү хурдан хүний биед таацтай шингэн шимэгдэж ашиглагдаж чаддаг байхгүй юу? Үр тарианыхыг бид нар идж байгаа ч гэсэн шингэлтийн нөгөө энэ дотор шингэн шимэгдэлтийн хувь хамаагүй бага байдаг. Тэрийг бид нар гейминг төмөр, гейминг бос төмөр гэдэг ингээ яриад байна. Гейминг төмөр ч өөр айгүй өндөр шимэгдэлттэй төмөр байхгүй юу? Гэтэл за төмрийн асуудал за тэгээ мах нь үнэтэй байна. Тэтгэлийн их мах зах идэж чадахгүй байна. Ер нь төмрийн тутал гадаад зүүн Азийн бус орнууд их өндөр аваад идэх чинь бас энэ их усүртэй холбоотой шүү. Тэд нар чинь мах аюу үнэтэй. Төдийлөн бас олддоггүй. Гэтэл хамгийн чухал одоо төмрийн их усүр чинь ерөөсөө мах л явждаг махтай авир. Монголд бол тийм. Манай Монголд харин одоо гайхаад идэг юм нь яагаад энэ төмрийн тутал ингэж их гал. Магадгүй боцын солилцоотой холбоотой шалтгаанууд байгаа. Гэхдээ ихэнх нь идэж уухгүй байгаатай холбоотой л яваад байгаа байхгүй. За тэгээд төмөр гэж. За тэгвэл дайвар эрхтэн дээр одоо чинь зүгээр дэлүү гэдэг нэг одоо ингээ хайчдаг нэг эрхтэн байдаг шүү дээ. Огт идэгдэггүй. Дэлүүнд чинь түүхий жиндээ одоо би буруу санааг бол бараг 20 гаруй 25 6 мг. 100 г дэлүү гэдэг чинь нэг ийм юм байдаг шүү дээ. Ичгэд өрөөсөө төмрийг бүр ихтүүлээд ич. За хатаач шүү дээ. Хатаач дэлүүг хатаачхаад ингээд нэг паудер тийм унтаг болгоод ирэнгүүт 100 г дэлүүн дотор 70 баг 80-70-аас 80 байна уу? 1070 гарантай миллиграм агуулгач. Бид нарт жирэмсэн ихчид ээж 30 хэрэгтэй. Өдөрт. Шинэ бизнесийн санаа Эдэг явж байна. Энэ өөрөө бизнес. Энэ үнэхээр бизнес алхаад тэгтгэн болгох. Гэхдээ тэр дайвар бүтээгдэхүүний үнэрийг яаж дарах уу, яаж боловсруулах уу гэдэрт бас технологийн нарийн асуудлууд бол байж байгаа. Тэгээ ингээ өгөх юм бол энэ бид нар Монгол улс бол төмрийн дутагдлыг гаднаас битгий өөрсдөө дотроо игээд баг нөгөөтөө гадагшин гараа. Тэгээд одоо нөгөө би бол нэг зүйл дээр маш хөвчлөлтэй. Яа тэгвэл одоо улаан маха гадагшин гаргаад харчин бидний иддэг юмнаас бас жоохон ч гэсэн яг тооцоо өөр байдаг л ингээ инлээ. Тэгтэл энэ биднэрт нөлөөлж байгаа биднэрт үнэхтэй ирээд байгаа. Тэгээ гадныхантай гуйж өгч байгаа. Гэтэл бусдыг яагаад бид нар энэ их хүнтэй түүхий идүүдийг тэгэл бус бүх хэрэгтэй юм шүү дээ. Гүзээ мүзээ тэ ерөөсөө бүх дайвар эрхнүүдийг бид нар ер нь ашиглахгүй байгаа. Тэгэхээр энийг яаж ашиглах? Тэгээ хүүхдийг багаас нь л идүүл сурахгүй бол том болсны дараа идэх. Одоо ингээд манай нөхөр бол таварш тэм танны гидс үнэрлэхгүй шүү дээ. Идэхгүй шүү дээ. Идэхгүй. Гэхдээ гидсчгээр нь тийм хүмүүс байгаа. Гэхдээ гидсчгээр нь үнэрлүүлж идэх үйлэн гэдэг ч бас биш л дээ. Тэгээ бас нэг эвгүй үнэртэй шүү дээ тий. Зүгээр бид нар тэр нэг бүтээгдэхүүн болох хэвээр. Тэгээ илүү одоо төмрийн дутлыг арилгадаг, уургийн бэлтгэлтэй, уургийн бэлтгэлж болж байна, төмөр байж болж байна, коллагены бэлтгэлүүд байна. Одоо жишээ нь
манайх ч ингээд шир толгоогоо хаяалгаа үздэг. Гэтэл одоо энэ дэлхийн зах зээл дээр байгаа эрзийн чихрүү чинь тэр чигээрэл желатиныг гахаан арснаас гаргасан желатин чи өөр амар том төв хэд бол гэтэл бид нар одоо ингээд нөгөө байгаль орчин бохирдуулаа ажиллаа энийг яаж төрж хасах уу гэдэг л асуудал яриад байгаа юм зү. Гэтэл бид нар гэхдээ энд өндөр технологи хэрэгтэй. Энийг зүгээр манут яриад эхлүүлж чадахгүй гол нь асуудал нь энд л. Зүгээр нэг жирийн хүн энийг би ингээд эхлүүлмээр байсан ч гэсэн эхлүүл ихэд энэ өөрөө жоохон өндөр технологи хэрэгтэй. Нөгөө оролт нь их цагууж шаарддаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр жинхэнэ нөгөө төрийн бодлогч ирж эн чинь байгаль орчноо хамгаалах тухай асуудал байна. Асар чухал шимтгийлийн бодисууд гаргах тухай асуудал байна тий. Эх орондоо бүтээгдэхүүн одоо ястаа нөгөө солонгоруулна гэдэг чинь бол болох гэдэг байгаа юм. Энэ дээр одоо манай ээжүүд, эмэгтэйчүүд ч гэсэн ингээд бас нөгөө за бүтээгдэхүүн болоод ингээд тийм хөгжөлтгөөс наан ядаж өдөртнийхээ хүнсэн тас хэрэглээд хүүхдээ баг багаар нь арай ингээд сайхан цэвэрлээд өөр төрөл бүр юмтай холиоч гэдэг юм уу ингээд би ч хэлвэл нэг юм 500 амар гоё шүүлэдэж үтсэн ингээд амар гоё ногоо могоотой ингээд баяжуулаад амтын ингээд махтахтай болсон маш гоё амттай байсан бүр ингээд хөлсмөс гараад тэрэн шиг ингээд бас ингээд гэрийнхээ хүнсэнд өдөр тутамд ингээд баг бар өдрөө болгон 500-ийн хоол хинч хайшин тий гэтээ ингээд бас хэрэглээд байх юм бол тэр юг ямар нэгэн байдлаар ингээд хэмэл авч гэх гэсэн. Одоо реклам болчих та маань шүтээсийн оюутны холны газар өдөр болгон дайвар бүтээгдэхүүнтэй хуушур дайвар бүтээгдэхүүнтэй гизтэй хүчрүүдэний шүл гардаг шүү дээ. Одоо жишээ нь би бол бараг л өдөр болгон тэрийг иддэг ш. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ ингээд маш олон охид эмэгтэйчүүдтэй тий одоо яг жирэмсэн үе гэдэг чинь бол эмэгтэй хүний хувьд хамгийн амьдралын маш чухал хариуцлагатай үе шүү дээ тий. Тэгэхээр энэ үедээ хэрхэн одоо зөв хооллох ёстой тий ямар шимт хичээлийг авах ёстой байдгийг тий цаашлаад өөртөө болон урагтаа одоо ямар үнэтэй хувь нэмрийг оруулдаг вэ талаар ингээд маш үнэтэй зөвлөгөө мэдээллийг ерөнхийдөө өгсөн байхаа гэж бодож байна. Тэгээд манай хоёр зочин сүүлд одоо манай подкастыг үзэж байгаа үзэгчдэд хандаад хэлэх үг байвал. Ер нь бол жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол хоол чухал. Тэрийг бол бид нар бол дахин ярьлаа. Хоолноосоо гадна амьдралын хэв маяг дээр нь бол жирэмсэн эмэгтэйгийн өндөр хэрэгцээг хангахын тулд заавалчгүй нэмэлт бэлтгэл хэрэглэх ёстой юм байна. Тэгэхээр хоолоо болон энэ бэлтгэлүүдэд хослуулад эмчийн заавраар зөв хэрэглэхийг уриалж байна. Түжигш. За төрх нас гэдэг бол энэ улс орны баг ирээдүг авч явж байгаа тэр чухал насны хүмүүс учраас дэлхийд даяараа л төрх насны эмэгтэйчүүд за тэгээд төрх насны ерөөсө жирэмслэн тэгэхээр жирэмсэн болно гэдэг бол өөртөөгөө давхар ахаад нэг хүн бүтээж байгаа ийм үйл ажиллагаа. Тэгэхээр өөрөө та буруу хоолтой, шимт хичээлийн дутагдaltaй ингэж байх юм бол бас л тийм л хүүхэд төрүүлээд түрүүн бид нэр яриад байгаа одоо нэг хүн өвчтөйсэн бол 2 хүн 3 хүн өвчтөй болчих гээд шүү дээ. Тэгэхээр энээс урьдчилан сэргээжил энэ олон арга хэмжээнүүдийг авч байгаа. Тэгэхээр энэ бол ганцхан хоол мэдээж үндсэн чухал. Тэгэхээр юу идэж байгаа гэдгийг бид нэр өнөөдөр яриад ч барахгүй энэ бол маш их олон зүйл байгаа. За тэгэхээр зөв хооллох ихчих нэ тэнцвэртэй шимт хичээл яа. Тэгээ хэрвээ хоол чинь ямар нэгэн одоо боломжгүй юм чинь хүний амьдрал янз бүрийн нөхцөл шаардлагууд байна шүү дээ. Чинь жирэмсэн болоод шимт хичээлийн хэрэгцээ эрс өсөж байгаа учраас одоо бичил шимт хичээлийн бодисын одоо бэлтгэлийг хэрэгжилж илүү хялбархан аргыг одоо та бүхэн санал болгоод улс өөрөөхөө мөнгөөр худалдаж аваад ингээд та нарт өгж байгаа. Тэгэхээр энийг одоо цаг хугацаанд нь зөв идэж юу, зөв хэрэглэх гэдэг асуудал өөрөө чухлаа гэдгийг та бүхэнд сануулж хэлмээр байна. Энээс гаднаас амьдралын хвшил чухал. Чи төрх насны эмэгтэйчүүдийн одоо татчаа тамхи цахилгаан тамхи болон нөгөө тамхинуудын асуудал байна. Дээр нь арх пивны хэрэглээний тухай асуудал байна. Магадгүй нэг ингэж хэрэгжилж исэн хүн эрүүл хөвгөд төрүүлж хаад та эрүүл хөвгөд төрүүлнэ гэдэг баталгаа байхгүй байхгүй яа. Тэгвэл эрүүл мэндийн статистик гэдэг бол 100% өвдөн зовно гэдэг юм байдгүй маа. Тэрэн дотроос 10 хүн тутмын тэдэн 100 хүн тутам дотор тэдэн гэдэг юм. Тэгээ энэ тоо өсөх тусам улс орны мөнгө санхүү амьдралын хүн амын амьдралын чанарт сөргөөр нөлөөлж идэг. Тийм учраас одоо хавь өрт байгаа хүмүүсийн кейсээ биш илүү шинжлэхуйч мэдээллээр энэ одоо өөрийгөө авч явж ирээдүгөө авч явах хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд төгсгөлд нь үзэгчдийн өмнө байгаа манай зочдын өмнө байгаа хаасан тавг холтой болсон баг гэж холтой болсон байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр анх орж ирэхдээ ямар ч ойлголтгүй байсан бол өнөөдөр бид нар шимт хичээлийн талаарх маш олон ойлголтыг энэ тавгаар ингээд үл харагдах ч гэсэн таны тархинд мэдээлэл болгож өгсөн гэж найдаж байна. Тэгээд дээрэс нь хэрвээ энэ бүх мэдээлэлүүд байхгүй бол бид өлсгөлэн хаасан тавхтай өөрөөр хэлбэл
хотод нь дүүрэн байгаад байгаа юм шиг боловч цаана авах ёстой шимт хичээл эрс бодис энэ юмнууд авахдахгүй бид нар яваад байгаа. Тэгээ тэр санааг илэрхийлэх гэж бид нар далд үлсгэлэнд байна. Бид нар маш их бичил шимт хичээлээр дутагдж байгаа юм байна шүү. Даа ялангуяа сая пүүжа хичээлээ да. Нэг нь ингээд тэгээд 2 3 4 гэдэг эхлэнгүүтлээ бурхан минь гэж бодогчлаа. Тэгэхээр тэр эхлүүлдэг нэг нь битгий байгаасаа бүр таслан зогсоодог нэг нь болоосаа тий. Тэгээ бүгд өөрчлөгдөх ёстой юм байна шүү. Тэгээд далд үлсгэлэн хаасан тавнаас салхан байцгаая. Тархиа мэдлэгжүүлээ тий. Өөрсдийнхөө хаал амьдралын маягийг өөрчлөё гэдэг ийм уриалгыг хэлж байна. Тэгээд бичил шимт хичээлийн дутагдлаас сэргийлцгээе. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.